За сайн байцгаана уу? Подкастын маань ээлж дугаар эхлэхэд бэлэн болжээ. Тэгээ өнөөдрийн зочнороо нэг хүндтэй хүнийг би өргөсөн байгаа. Тэгээд соёл спорт аялал жуулчлалын сайд асан, улсын хурлын гишүүн асан, иргэдийн оролцооны нэгдэл намын дарга. Тэгээд хаан уулдургийн иргэдэг болын төлөөлөгч оюун гэрлэгчтэйгээ ярилцахад бэлэн болжээ. За тэгээд урилга хүлээн авсан оюун гэрлэгчтэй баярлалаа. Энэ өдрийн мэндийг хүргэе. За энэ өдрийн мэндийг хүргье. Цоо шинэ подкастт өрсөнд баярлалаа. За тэгээ бас ямар ч байсан ингээд залуучуудаа бас ингээд дэмжиж бас ингээд ярилцах боломж олгосон бас танд миний хувьд бол маш их баяртай. Тэгээ мэдээж хоёулын өнөөдрийн ярилцлага бас нэлээд гой сонирхолтой сэдвүүдээр өрнөх баг. Тэгээ одоо нийгэм бол таныг бол таних шүү дээ. Залуучууд таньж байгаа ер нь олон тус танигдсан төлөвлөгч харддаг тий. Ус төрч гэсэн тодорхой хэмжээний бас нөлөөллийг үүсгээд одоо өөрөө тусдаа нам байгуулсан ярьж байгаа. Хүмүүсийн бэлэн байгаа шүү дээ. Тэгээ би одоо яриагаа эхлүүлэхээс өмнө улс төрд бол маш олон жил та явлаа. Тэгээ улс төр тэр хийх тэр шийдвэрийн цааныг түүх байгаад байна шүү дээ. Тэгээ тэр өнцгөөс хоёул өнөөдрийнхөө яриагаа эхлүүл. Тэгээ ямар хөө байдлаар яагаад энэ улс төрийн замналыг сонгоч байгаа гэдэг талаас яриагаа эхлүүлээ. Ерөөсөө л нөгөө улс төрд ороход нөгөө аливаа нэг шалтгаан хэрэгтэй гэж нэг юм байдаг шүү дээ тий. Зарим хүмүүс бол жишээл карьер хийх гэж улс төрд ордог ч байдаг юм. Одоо энэ зарим хүмүүс ингээд нийгмийн хувьсгал хийх гээд хувьсгалын тохироонд бүрдээд улс төрд орцдог тий. Зарим хүмүүс бол зүгээр тохиолдлоор улс төрд орцсон явж яснаа тэр улс төрдөө тий дуртай болоод ингээд улс төрдөө үлдчихдэг гэх мэт ингээд янз бүрийн тохиолдол байдаг л да. Тэгэхээр миний хувьд бол ерөөсөө улс төрч болох төлөв ерөөсөө байгаагүй. Нийгмийн нэг тийм агуу том хувьсгал хий одоо манлайлагч удирдахч болъё гэсэн ямар ч төлөвлөгөө байгаагүй. Зүгээр хамгийн инээдтэй нь ажлаад хараад гэртээ харих замдаа л ус төрч болсон. Ажлаад хараад ингээ гэртээ харих замд нэг байрны хажуугаар явдаг байхгүй юу? Угаасаа байнга л явдаг тэр одоо явтгал замаараа явж байгаа шүү дээ. Тэгээд ингээ хөсгөлд ингээд манай гэр 13 дугаар байр гэдэг байр үүдэг. Тэгээд тэр 13 дугаар байрны нааталт ингээд зам гараад дахиад нэг байрны хажуугаар явдаг. Тэгээ ажлаад хараад тэр байрны хажуугаар явжсэн чинь байрны балкон дээр тамхиа татцсан манай одоо 10 жилийн сургуулийн нэг багш зогсчихсан байхгүй. Дуу хөгжмийн багш содон тарчаа гэдэг хүн. Тэгээд би балкон доогоор нь явж байгаа байхгүй. Тэгээ хоёр давхрын балкон дээрээс тамхиа татсан багш зогсчихсан. Оюун гэрлэж манад ороод ир гэдэхгүй. За шууд дуудаад. Ороод ир гэдэхгүй. Тэгэхээр заа гэж багш дуудаж байгаа юм чинь ингээл орлоо. Тэгээ орсон чинь ингээд 2 3 хүн том хүн байж гэн. Тэгсэн чинь багш оронгууд за энэ миний хотоос ирсэн найзууд гээд нэг 3 хүнтэй танилцуулж намайг тэр нь одоо лавга нэг нь бямба гэд нэг эмэгтэй лавга гээд одоо сүлд засгийн газрын хэрэглэх газрын дарга энэ гэсэн лавга тоогооч лавга гээд за тэгээд 3 дахь нь хэн байсан юм гэхгүй одоо би 3 дахь хүний сандгүй за ингээ 3 хүнтэй намайг танилцуулаад за энэ 3 хүнийг чам танилцуулъя гэснээр нөгөө 3 хүнтэй тэгж хэлсэн байхгүй за та нарын хайгаад байгаа хүн чинь энэ байна. Миний шав онцорлогтой оюун гэрлгээд за энэ хүнийг л ав гэдэхгүй. За шууд санал болоо. Шууд энэ хүнийг л ав гэсэн. Тэгэл нөгөө гурван за тэгвэл намайг дагаад яваарай гэл. Намайг дагуул явсан байхгүй. Би яг юунд намайг өгчөж байгааг ойлгоогүй. Тэр одоо хэдэн оны үе лээ? 92 оны 4 сарын 12-ны өдөр. Би бүр яг өдрөөр нь санд. Тэгээ 4-р сарын 12-ны өдөр тэгээ би тэр хүмүүсийг дагаал яв гэсэн газар руу явсан чинь нэг сургуулийн зааланд нэг сургуулийн нэг ангийн танхимд ороод ирдээ. Тэгээ тэр нэг ангийн танхим тэр гурыг дагаад ороод ирсэн чинь юу ээ 30-аад хүн суужсан байхгүй. Тэгэл тэр 30-аад хүнийхэн дунд ороод би суучлаа. Тэгээ суучлаа. Тэгээ суужсэн чинь нөгөө лавга, бямба тэр нөгөө хотоос ирсэн 3 хүн гадаа одоо бидний урд самрын урд зогсож байснаа. За ингээд Сэргэн мандлын нам гэдэг нам Улаанбаатарт байгуулагдсан. Тэгээ Сэргэн мандлын намын Хөвсгөл аймгийн салбарыг байгуулах хурал болж байна. Тэгээ энэ хуралд ирсэн та нартай баярлалаа. Ингээд Хөвсгөл аймгийн Сэргэн мандлын намын дараагаар Сэдэв дамбын оюун гэрлийг санал болгож байна. Тэгээд би бүр тэр намын ч ойлгоогүй, хүмүүсийн ч ойлгоогүй, ямар хуралд ирснээ ч ойлгоогүй гэсэн чинь дарагд нэр дэвшиж байгаа байхгүй. Тэгээд одоо би за нэг өөр хүн бас нэр дэвшвэл өрсөлдөж мөрсөлдөх юм байна да гэж би бодоо суужсэн чинь дэмжиж байгаа гараа үргээ шууд ихчтэй. Тэгсэн чинь ерөөсөө ингээд намайг ерөөсөө огт тий надтай оюун гэрлэг хийн хаана юу хийдгийг чи юу юм гэж хийж надаас юу ч асуухгүй. Юу ч байхгүйгээр шууд бүгд яарсгээ гараа өргөчтэй. За. Тэгээ би зүгээр ингээд зогсчоод зүгээр ингээд суужгаад би ингээд намын дарга болчтой. Яг тэр намын дарга болох тэр өдөрт би яг тухайн үед би ямар албан тушаалтай байсан бэ гэхээр би Хүсгэл аймгийн
ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны одоо хөдөлмөр нийгэм хангамжийн хэлтсийн дарга гэдэг ажил хийдэг. Одоо хамгийн төрд ажиллаж байсан хамгийн залуу дарга нь байсан. Би чи 26 настай. 26 настай 25 настай төрийн албанд ороод яг тэр хэлтсийн даргаар орсон. Тэгээд хэлтсийн даргаар нэг жил ажилласан. Ерөөсөө нэг жил төрийн алба хийцэн, нэг тодорхой хэвцийг одоо удирдаад үзсэн. Нэг аймгийн нэг хэлтсийн даргын албан тушаалтай байжсэн чинь намайг ингээд шууд намын дарга болгоцсон байхгүй. Тэгээ одоо би тэгээд дараа бүр хизээ хожим хойно яг улс төрийн бол ойлгосон л доо. Тухайн үед улс төрийн нэрээс ойлгоогүй шүү дээ. Би улс төрийн юм руу орж байгаагаа ч тэгээд мэдхгүй ингээл өөрөө яваад орцсон. Улс төрийн дараа нь яаж би ойлгосон бэ гэхээр манай тэр Содном Доржа гэдэг багшийг Сэргэн мандлын намын дарга болоод өгөөч гэж гуйж одоо багийнхан найзууд, их сургуулийн найзууд гэрт нэрээд одоо шалаа суудсан байсан юм. За Содном Доржа гэж болохоор манын гишүүн намнаасаа гарч чадахгүй. Ингээд намаасаа гарч чадахгүй хүнийг гараад өгөөч. Ингээд бидрийг удирдаад өгөөч. Намынхаа эсрэг яваад өгөөч гэдээ одоо гуугаас уужсэн гэсэн үг байхгүй юу? Тэгээд багш болохоор заа гэж хэлж чадахгүй, гүү гэж хэлж чадахгүй. Яг ингээд нөгөө танилын нүур халуун гэд нөгөөдөлийнхээ хажууд шийдэж чадахгүй болохон дээрээ яхаа мэдгүй тавиг татаа зогсчихсан юм байна. Тэнгүүт нь та тараа. Тэнгүүт нь доогуур нь би явал за ингээл би улс төрч болсон байгаа байхгүй юу. Тэгээ ерөнхийдөө бол би нэг тийм зорж улс төрд ороогүй л гэж хэлэх гээд. Бараг албан хүчээр санамсаргүй ингээд. Тэгтээ би зүгээр намайг зовын гэрлэж наашаата манай намд ордоо гэсэн бол айгүй орцгол байсан баг. Тэгтээ миний яг зүгээр хувийн ихтгэл өмчлөө байсан бэ гэхээр би зөвлөлт холбоот улсад яг ийд ингээд нөгөө Горбачевын үед төгссөн учраас сургууль төгсч ирэхдээ би яасан ч тийм хилмигдүүлэлт явуулсан намд л би яасан ч орохгүй. Яаж ч гоё амлаж байсан би одоо Монгол Ардын хувьсгалт нам гэж тухайн үед энэ намд бол би яасан ч орохгүй гэдэг бүр хатуу ихтгэл өмчлөлтэй байсан байхгүй. Тийм ч учраас намайг дөнгөж сургууль төгсөөд ирэхэд ингээ улаан дипломтой ирлээ. Та ингээд манай намд ор төв хороонд ажил Эрдэнэтэдтэй бас нэг ийм дарга маргын ажилд чамайг тэгвэл томилж болж энэ төргээд надад даргын тушаал мушаал амлаад янз янзын гоё ажил амлахт нь би ерөөсөө намд нийслдэг байсан. Урд нь бас хөвсгөлд басны хангамжтай 3 жил ажиллаж хахад байсгээл Хүсгэл аймгийн Мөрөн сумын намын хорооноос хүн явуулаад манай гэрлөө намын дарга нь өөрөө ирээл аавыг гуугаал, намайг гуугаал намдаа оруулах гэлбэд байдгал байсан. Би тэр болгонд нь одоо өөрөөр хэлбэл их сургууль байхад ч гэсэн намайг онц сурдаг байна. Онц сурлахтны цалин авч энэ намд ор гээл консул дээр дуудаал гэдэг байсан. Тэгэхээр зэрэг яг консул дээр дуудагдсанаас хойш 92 он хүртэл гэдэг чинь би бол ерөнхийдөө 84 оноос 92 он хүртэл яг 8 жил Монгол Ардын хувьсгалт намд илсээч гэсэн одоо 8 жилийн одоо юунаас болтож тэр намд ямар ч гэсэн илсэхгүй шүү гэж ингэж 8 жил би одоо бие одоо нөөж авч явсан байхгүй юу? Хэрвээ тэр хурал дээр одоо лагвагаач гэдэг юм уу тэр бямбагаач гэдэг юм уу намайг Монгол Ардын хувьсгалт намд эсвэл хурал хийжсэн бол би гараал явчих байсан. Зүгээр яг үүндээ миний ихтгэл өмсөл болдог байсан. Зүгээр шал өөр намын нэр сонсогдоод шал өөр юм яригдж яхад нь сонирхоо суужсэн чи харин шууд дарга гэдэг. Тэгээд дарга нь болцоохгүй. Тэр Сэргэн мандалтын нам гэсэн тий. Сэргэн мандлын нам гэдэг жижигхэн нам байсан юм байна тий. Тэр нам ямар нам байсан бэ гэхээр тэр тухайн үед Монгол Ардын хувьсгалт намаас тасарч гарсан нам байсан. Лоохуузгой нам гэсэн үг байхгүй юу? Лоохууз, Нямбуу гэдэг одоо яг нөгөө нэг Цэдэн балын үед хилмигдчихсэн хүмүүсийн нам. Цэдэн балын үед хилмигдчихсэн хүмүүс чинь айгүй өрөвдмөр шүү дээ. Ингээ хилмигтэй дэдэг. Тэгсэн мөртлөө намаасаа гарч болдгоо. Ингээд сөрөг хүчин байгуулж болдгоо. Ягаад гэвэл тэр чинь үндсэн хуулиараа ганцхан намтай. Үндсэн хуулиараа Монгол Ардын хувьсгалт нам одоо нийгмийн удирдан чиглүүлэгч, жолоодогч хүч мөн гэдэг үндсэн хуулийн дээр бичсэн учраас өөр нам байгуулсан хүмүүс үндсэн хуулийн эсрэг, төрийн эсрэг гэмт хэрэг хийж байгаа болчиход байдаг. Ингээд нөгөө дарлагдаад байдаг, дээрлэхүүлээд байдаг. Одоо шоронд ороод байдаг, хавчлаганд өртөөд байдаг мөртлөө Монгол Ардын хувьсгалт намын гишүүн хэмээрээ яваадсан байхгүй юу? Баахан хилмигдсэн хүмүүс. Тэгээ тэр хилмигдсэн хүмүүс тасарч гараад нам байгуулахад нь би лоохуузгой намд хэлсэн юм. Анхны одоо таны улс төрийн гаргал одоо ингээл Увсан Мандангой. Одоо арчсан нам байна. Болд гишүүний аав Увсан Мандангой ч бас хилмигдсэн шүү дээ. Тэгэл Увсан Мандангой энэ нам баггүй. Тэгэл Увсан Мандангой, тэр лоохуузгой, Нямбуугой тийм хүмүүс байгуулжсэн. Тэгээд тэр намын би Хүсгэл аймгийн дарга болж ирсэн байл л дээ. Таны бас улс төрийн бас би яг энэ мэдээллийг бол бид нар бол мэдэхгүй юм байна. Сонсож байгаа. Одоо дараа нь тэр Сэргэн мандлын нам чинь 92 оны одоо сонгуулийн дараа
Тэр ном чи ерөөсө байгуулагдаад жилч болоогүй ардсан намд нэгдсэн. Нэгдсэн юм байна. Жил бол болсон. Нэг ганцхан жилийн дотор ажиллаад нэг жилд нэг сонгуульд орж үзэл тэг яг нэлээд хэдэн хүмүүсийг сонгуульд өрсөлдүүлсэн. Тэгээд тэр сонгуульд нь би тухайн үед ажиллаж байсан. Тэгэл 92 оны намар Монголын үндэсний ардсан нам гэж байгуулагдахад үндэсний ардсан намыг байгуулсан 4 намын нэг багхгүй. Дараа нь тэр үндэсний ардсан нам нь социал-демократ намтай нийлээд өнөөдрийн ардсан нам болсон багхгүй. Тэгэхээр зэрэг өнөөдрийн ардсан нам чи яг ингээд уг түүхийг нуудлах юм бол 13 намын нэгдэл штэ. Бидний ойлголтоор 5 нам штэ. Яг гоо хамгийн сүүлд нэгдсэн 5 нам нэгдсэн. Гэхдээ тэр 5 нам дотор нэг нам нь одоо үндэсний ардсан нам гэхтэл өөрөө 4 намын нэгдэл багхгүй. Тэгээд гих мэтэр ингээд задрах юм бол тэр чинь нэлээд олон намын нэгдэл те. Одоо та улс төрийн сонголтод маш тийм санамсаргүй байдлаар орж ирсэн байна. Хүүхэд байх настай чинь би бас жоохон сонирхчмаар юм. Одоо ингээд тийм шийдвэрийг ингээд маш огцон гаргаж штэ тий. Хүүхэд байхдаа юм та яг ямар хүн байсан? Нийгмийн одоо тэр мэдээж таны хүүхэд нас чинь бол нэг социализм төссөн байгаа штэ тий. Бидний хүүхэд наснд ерөөсөө бодох, сонголт хийх, одоо өөрийн гэсэн характертай байх ямар ч тийм нөхцөл байхгүй. Одоо ямар сонголтгүйгээр одоо цагаан паржиг, хар паржиг, бор порн өмснө. Ямар сонголтгүйгээр багш нар өнөөдөр улаан копрон зүгвэл улаан копрон зүүн, маргааш цэнгэр копрон зүгвэл цэнгэр копрон зүүн. Тэгээ ангаараа цэнгэр копронтой өдөр, улаан копронтой өдөр гэдэг үсээ яг адилхан хоёр шүлцэн. Ямар загвар байхгүй. Бүгд адилхан 45-ын гутал өмснө, бүгд адилхан бор порнтой, бүгд адилхан. Ямар ч нөгөө тийм хов хүний тийм би ийм хүн шүү гэдэг өөрийгөө илэрхийлэх ямар ч тийм орон зай байхгүй. Тийм ч учраас манай үеийнхэн бол шийдвэр гаргахтай айгүй муу. Одоо ч гэсэн ингээд улс төр та нар харж байгаа. Манай үеийнхэн удирдах байгаа үед ер нь шийдвэр гаргалтын дээр айгүй одоо өөрийн бодлого одоо хуйлрамтгай. Тэгээ нэг улаан копроно зүг гэхэр нь бүгдээр улаан копроно. За гэлээ. Цэнгэр копроно зүг гэхэр нь бүгдээр цэнгэр копроно зүгшин гэдэг шиг ийм нөгөө одоо хов хүний рационал тий ингээд юмыг ингээд зөв тооцоолох тий тэгж юусоо сураагүй. Багаас бидрийг тэгүүлээгүй. Ерөөсө багш юу гэж хэлэнд хэрэг цээжилж давтсаж цээд сайтай хүн л онцорно. Нэг толгой сайтай хүн онцрохгүй. Толгой сайтай байгаад багшаасаа юм асуугаад таны наад зааж байгаа чинь тэргээд тохирохгүй байгаа юм биш үү гिचүүл муу аа. Тэгэхээр зэрэг манай ангид одоо айгүй тэгж асуудаг байсан хүмүүс маань муу сурж байсан баг, дунд сурж байсан баг. Би бол дандаа онд сурж байсан. Бүх юм цээжилждэг. Тэгэл яг маргааш нь мартчихна. Уу яг тэ онц даалгасан ажлыг бол цээжилж жагаад онц авах ёстой гэдгийг ингээ харж байгаа юм чи хараад ингээ ойлгочих юм чи за цээжилж игээл. Тэгэл нөгөө мэдлэгийн үйлэх систем чи бүгдийг цээжилж шүү дээ. Тэгэл физикийн бүх томыг чинь цээжилж чинь, геометрийн бүх томыг цээжилж чинь, алгебрын бүх томыг цээжилж чинь, цээжрээ ингээл ботчих шүү дээ. Дараа нь би энийг ямар одоо өрөөсгөл байсан бэ гэдэг яаж мэдсэн бэ гэхээр Америкт очиод ингээд анхныхаа хичээлд орчвол би шууд муу авч байгаа байхгүй юу? F гэж аваад би яага муу авчваа гэж гайхаад гэж би ч 7 он сурлах юм. Яага муу авчваа гэдэг ингээд гайхсан чинь Америкт юу ч цээжлэхгүй. Баахан ном өгнө. Өдөрт нэг ном унш. 7 хоногт 7 ном унш. Тэр 7 номынхаа дундаас яг өөрийнхөө бодлыг нэг хуудсанд багтааж бич гэж байгаа байхгүй юу? За жишээлбэл одоо юу ч гэдэг нам гэж юу юм бэ гэдэг тухай ингээд 5 өөр намын дарга нарын бичсэн номыг унш гэж байгаа байхгүй. Тэгээ бүгдээр ингээд уншчаад нам гэж миний бодлоор бол ийм юм аа гэж би биччихээж дүнгээ авдаг. Тэрийг мэдэхгүй 3 ном өгөөдөө болохгүй юу? 3 номноос нь хамгийн таалагдсаныгаа уншаад таалагдаагүй хоёрыг хаяад таалагдсан ганцхан хүнийхээ юмыг баахан иш татаад бичээд очсон чинь танд ямар ч өөрийн бодол байхгүй шүү дээ. Та зүгээр тэрний бичсэн тэр мэйлрийн бичсэн юмыг та зүгээр давтаад энд товчиг давтаад иш татаад бичсэн байна. Таны өөрийн дүгнэлт зэгнэлт, таны өөрийн үзэл бодол, таны өөрийн шүүмжийн дотор байхгүй. Та ямар ч асуулт асуухгүй хэлсэн байна. Яагаад энэ зөв гэж байгаа? Яагаад энийг буруу гэж байгаа? Яагаад энэ одоо ийм дүн гарч байгаа гэж та ерөөсө дүгнэлт зэгнэж асуулт хариулт бичээгүй байна. Таны бичсэн зүйлийг бол хуулан бичдэг гэж хэлнэ. Таны бичсэн зүйлийн 99% нь хуулан бичдэг. Өөрийн гэсэн өгүүлбэр ерөөсөө байхгүй байна гэд. Тэгэл pleasureism гэж хэлээл тэр нь одоо юу гэсэн үг юм бэ гэхээр хуулсан гэсэн үг. Бусдын санааг хуулсан гэсэн үг. Бусдын санааг хулгайсан гэсэн үг. Pleasureism болсон байна. F гэл тавьчих жоохгүй. Одоо яг таны яг наад түүхээс сонсоо бидний бас сургалтын зүйл яг тийм байсан бас. Бид нар дандаа цээжлүүлдэг. Уул нь одоо ингээд нийгэм шилжчихсэн байгаа шүү дээ бид нар чинь. Тэгтэл яг бидний одоо 10 жилд яг л тийм байсан.
яг таны саяны яасан яг гэж орж ирж байгаа байхгүй. Яг тэгвэл багш нар ч өөртөө миний үеийнхэн байгаа тий. Багш нар ч өөртөө цээжлээд өссөн хүмүүс хүүхдүүдэд цээжлүүлэх гээд байгаа. Тэгэхээр бид нар үнэхээр одоо шинэ залуучууд шинэ юмыг хүсчээвэл одоо шинээр одоо хүүхдүүдийг бодож сургах, өөрсдийн хүүхдүүдийг өсгөхдөө өөрийн гэсэн бодолтой өсгөхдөө олон төрлийн ном уншуулах, ганцхан номоор номлохгүйгээр олон төрлийн зүйл үзүүлэх, олон төрлийн асуулт тавиулах, асуултанд олон төрлөөс нь олон талаас нь нэмэх задлан шинжлэх сургах ингэчээж бид нар одоо арай ухаалаг үндэстэн болно. Нөгөө саяхан нөгөө нэг боловсролын яамных нэг олон улсын үзлэгт орсон чинь манай Монгол улсын нийт сурагчдыг юу ч ойлгодгүй юм байна гэсэн дүгнэлт гарсан гэдэг байна шүү дээ. Тийм. Тэр чинь юу ч ойлгодгүй юм байна гэдэг чинь өөрийн гэсэн ойлголтоор дүгнэж цэгнэж бишиж чаддгүй юм байна гэсэн үг байхгүй. Би яг тэрүүгээр F авч ирсэн байхгүй Стэнфорд очиод. Тэгээ би нэг 3-7 хоног дараалал F аваад за ёстой биш юм байна гэдгийг ойлгоод тэр уншигсан бүгдийг уншдаг болол. Тэгээд уншихтаа ингээд хамтаа харьцуулж уншдаг болоод асуулт тавьж уншдаг болоод тэгээ асуултын дундаас өөрөө хариулт олж уншдаг болоод тэгээ өөрийнхөө олсон хариулт өөрийнхөө олсон өнцгөр юмаа дүгнээд бичсэн чинь шууд аваад эхэлж байгаа байхгүй. Тэгээ би дунджаараа бол би гарсан л тэр хичээл дээр. Тэгтээ би хамгийн миний эхний Стэнфордын их сургуульд татсан эхний хичээлийн дүн амар инээдтэй байдаг байхгүй. Эхний 3-7 хоног нь F, сүүлийн 6-7 хоног нь A. Тэгээд F гэж шууд A болсон. Шууд огцом сайж. Тэгэл нөгөө юу болсон. Таас гоё задгаа сэтгэж чадчихлаа тухайг бодвол тий. Аль болох ингээд товсон өөрчлөгдөх тэр алхмыг зөрөгтэй хийж чадчих шүү дээ. Гэхдээ хурдан тэхгүй тэгэл сургалтаа хасагдаж байгаа байхгүй. Угаасаа хурдан өөрчлөгдөх. Тэгэхээр энэ дээр нохоо самархаас аргагүй болж байгаа намайг гэж ингээд далаар нийгмийн нэг ялгаа байна. Эсвэл боловсролын системийн аль аль нь эсвэл шууд боловсролын систем боловсролын систем. Яг мэдээж хэрэг миний хувьд бол бүр ингээд миний одоо тий өөрийн бодож сэтгэж байгаа чадвар угаасаа коммунизмын үеийн тийм өчүүхэн жижигхэн хүрээнд бодоо сурцсан. Ерөөсө бодож сургаагүй. Одоо зүгээр давтаа сурцсан гэсэн үг шүү дээ. Хүнийг давтаад сурцсан, хүнийг точиг суулаа сурцсан. Тэр коммунизмын үеийн одоо өчүүхэн ширхэг жижигхэн шууны тархин дээр маань яг юу намайг аварсан бэ гэхээр зүгээр нүүдэлцэн зам маань л аварж байгаа байхгүй. Зүгээр нүүдэлцэн зам маань яг гэхээр бороо орлоо шүү. Яс харуулаа хороо шүү гэдэг. Ерөөсө хараал шууд шийдвэр гаргаж сурдаг тэр нэг хөдөөний зам байна шүү дээ. Тэр нэг за юу яаж шүү. За цаас орж шүү. Заастаа болохгүй. Хамаг малаа шууд бушуух их ташийн өнөө шин гээл те. Өнөө ороо яг шуурхна гээл ингээл. Бид нар шин дорн нөгөө нэг газар дээр нь шийдвэр гаргадаг тийм нэг одоо нутгийн тийм нэг уунган тэр нүүдэлчний тэр зам маань юмыг ингээд маш хурдан за энэ замаар явал ястаа болохгүй гэж шавтаа байж ийшээ гэх ингээд яг тэр замаараа би ингээд маш хурдан өөрийгөө өөрчилж чадсан. Өөрийгөө хурдан өөрчилж чадсан тулдаа л би Стэнфордыг төгсөж чадсан. А чадаагүй ингээд нөгөө нэг яг бах байдгаараа нөгөө коммунизмын үеийн багш нарыгаа ойлгодог шигэ коммунизмын үеийн багш нарын дүн тавихыг хүлээдэг шигэ ингээл намайг ийм мундаг уншиж хахад ийм мундаг хуулж хахад ийм мундаг сэж хахад энэ яга муу тайдгаа ингээд гүжүүдлээд байсан бол би тэр сургуулийг төгсөж чадахгүй шүү дээ. Тэгээ би оронгуудаа ажиглаж байгаа шүү дээ. Энэ Америкчууд яг юунд одоо дүнлэгээ өгöd байна. Юуг огт үнэлэхгүй байна гэд. Тэгэхээр зэрэг ерөөсөө юмыг хуулдаг, давтдаг, тийм худлаа хэлдэг, чадахгүй юмаа хийдэмий амлдаг энэ төр юмыг үзэхгүй байгаа байхгүй тэд нар чинь. Тэд нар юу үзэж байгаа гэхээр өчүүн жижигхэн ч хамаагүй, ганцхан ууц ч хамаагүй, тал ууц ч хамаагүй. Яг өөрийнх нь чаддаг юмыг хийсэн үнийг шууд тавьж байгаа байхгүй. Тийм. Одоо та чинь соёл спорт аялал жуулчлалын сайд хийсэн шүү дээ тий. За тухайн үед чинь танаа яам чинь засгийн газар хэдэн яамтай байлаа? 9 лөө. Арай ч 9 байгаагүй. 17 лөө. Бас нэлийн өндөр юм. Нэг хамтарсан засгийн газар байсан шүү дээ. Монгол Ардын Хувьсгалт намын энэ шударгаас эвсэлтэд хамтарсан засаг байсан шүү дээ. Одоо тэр ном нь байхгүй л дээ. Тэгээ би энэ чээс юу асуух гэдэг юм гэхээр та би одоо нэршлэрийн зүгээр соёл, спорт, аялал жуулчлалын 3 салбарыг ингээ хариуцсан сайд гэж хараад байна шүү дээ. За тийм. Өнөөдрийн засгийн газрын бүтц. Соёлын яам гэж тустай байна. Одоо таны яамд жишээ. Соёлын яам тустай гарч, спорт нь тустай гарч шүү. Аялал жуулчлалын ингээ тустай байгаль орчинд хамт явуулсан уу яасан. Таны одоо яг тэр яамыг өдөрж явах үед яам дээр энэ ямар хөө форм шинжилгээний зүйлүүд хийгдсэн байдаг юм болоо. Одоо ингээд хүмүүс залуучууд яг тэр үеийн залууч одоо баг мартсан мэдэхгүй яваад байгаа. Тэгээ тэрийг хоёулаа жоохон сэргийгээд ирвэл. Хамгийн сонирхолтой нь өчигдөр өчигдөр би 3 урилга хүлээж авлаа зэрэг. Гуруулаа соёлын тухай айгуу сайн. Нэг нь Yale-ийн сургуулиас намайг нэг Африкт болох нэг соёлын өвийг хамгаалах олон улсын нэг семинарт яг энэ соёлын сайд байхдаа соёлын өвийг хамгаалж байсан туршлагаа ярьж өгөөч гэж урьж байна.
За нэг нь усан чинь Францаас нэг урлаг ирж байна. Тэр нь болохоор Францд байгаа нэг сургуулийн их сургуулийн яг энэ соёл судлалын ангид та яг ингээд нэг соёлын яамны бодлогоо та яаж тодорхойлдог гэсэн тэрийг манай Францын оюутнуудад ярьж өгөөч гэдэг нэг урлаг ирж байна. За 3 дахь нь болохоор сая юунаас миний ажиллаад ирсэн Индонезиас та яг энэ соёлын талаар хийж байгаа юмнууд дээр бичсэн нийтлэл явуулаач бид нар энд одоо хүмүүсийн дунд тараж уншуулах гэсэн юм а гэдэг. Зөвхөн яг өчигдрийн байдлаар надад яг энэ соёлын өв, соёлын бодлогын талаар явуулжсэн бодлого чинь одоо олон улсад туршлага болчиход байна. Энийг хэлж өгөөч гэж ярьж байгаа байхгүй. Тэгээд тэр яагаад намайг гинт ингээд судалсан бэ гэсэн чинь яг зөвхөн би болохоор яг соёл спорт аж арчлалын яамны сайдаар 2 жил ажиллахдаа олон улсын хэмжээнд бол маш нэр хүндтэй сайд байсан. За яг Монголд бол намайг нэг олигтой сайд байсан гэж хүмүүс боддгоо гэж магадгүй л дээ. Гэхдээ соёлын сайдаар ажиллаад одоо би дууснаас хойш 14 онд дууссан шүү дээ. Тэр чинь би 11 жил болж шүү дээ. Тэгэхээр энэ 11 жил болоход намайг одоо урьж байгаагүй жил ерөөсөй байхгүй. Олон улсын хурал зөвлөгөө, олон улсын туршлага судлах зүйл дээр яг энэ Монголын соёлын бодлого яагаад ингэ зөв тийшээ таны үед ирэхч вэ? Энэ дээр та ирж зөвлөд өгөөч гэж хэлжсэн хүмүүс зөндөө байдаг. Одоо энэ жил гэхэд би одоо 25 онд гэхэд яг энэ талаар дахиад одоо өргөдөж байна л да. Тэр би бол олон улсад ихнэр хүндтэй сайд байсан. Олон улс руу миссэн. Гадаад тал руу. Олон улсад ихнэр хүндтэй сайд. За юугаараа нэр хүндтэй болсон гэдгээ одоо хэлэх гээд байна. Юугаараа нэр хүндтэй болсон бэхээр хамгийн түрүүнд мэдээж хэрэг Тарбасавар Батарыг Монголд авчирсан. Тийм. Тэрийг бол бас мэдэж байна. Тэрийг Монголд авчирхад би маш их хууль эрх зүйн одоо хөрсийг бэлтжиж авчирсан байхгүй юу? Америк нэгдсэн улсын шүүхэд хандлаа. 3 удаагийн шүүх хурлыг тэнд яллаа. Монголд энд Ленин музейд 3 удаагийн шүүхээр шүүхтжиж байрыг бэлдэж шүүхээр зарагдаж авлаа. Дээр нь тэгээд нөгөө Европод хулгайлагдаад алдагдсан өвүүдийг хийн ч авч чаддгүй бүр тэнд зүгээр харамсаал байж байдаг байсан зүйлийг би Европ руу хулгайлагдсан зүйлүүдийг авдаг сувгийг би нээж гэрээ хэлцээрийг Бельгийн музейтэй хийсэн. Тэр шугамар одоо байнга одоо Европоос манай олдрууд эргэж ирж байгаа. За тэгээ Америкта бас гэрээ байгуулсан. Танаа энд одоо хулгайлагдсан соёлын өв маань ирэх юм бол араас нь явуулаад байгаараа гэдэг. Тэгэд би эдгээр сайдаасаа бууцсан ч гэсэн намайг бууцны дараагаар Америкаас ч ирж байгаа, Европоос ч ирж байгаа. Ингээд 2 сувгийг би нээчихэд явсан байхгүй одоо Америкт хулгайлагдаад очисон соёлын өвүүдийг авчирдаг нэг сувг нээсэн. Европт хулгайлагдсан зүйлүүдийг авчирдаг нэг сувг нээсэн. Тэр сувгаар тэр миний одоо үед байгуулагдсан гэрээнүүдийн сувгаар одоо соёлын өвнүүд ирсээр байгаа. Жилээс жилд ирж байгаа. Тэгээ дараагийн сайдууд тэр дараагийн соёлын үеийг хүлээж авч байгааг харахад их сайхан байдаг. Тэр зэрэг ер нь бол бодлого чинь ямар байсан бэ гэхээр одоо гадаадд байгаа соёлынхаа үеийг Монголд оруулж ирэх сувг нээхэд бол яг энэ хоёрчлыг зарцуулаад тэр сувгийг нээж чадсан. Авчирсан соёлынхаа үеийг яаж хадгалах вэ? Яаж судлах вэ? Яаж хамгаалах вэ? Яаж даатгах вэ? Яаж тийм одоо тэр мерчендайзинг гэрээгээр иргэдэн тэрнийхээ үр шимийг хүртдэг байх вэ гэдгийг бас соёлын үеийн тухай хуулиараа хийж өгсөн. Тэгэхээр Монголдо би хууль эрх зүйн тогтолцоог нь бэлдээд өгсөн. Гаднаас оруулж ирэх сувгийг нээж өгсөн. Ийм ажлыг л би одоо ямар ч гэсэн хийсэн. Одоо бол энэ нэг ажлуулаад бас явж байгаа. Одоо байнга явж байгаа. Тэгэхээр энэ гэрээ чинь одоо жишээлбэл Бельгийн хааны ордны музей дээр гэрээ ирэх явдал их сонирхолтой байсан л да. Хүмүүс ерөөсөө тэргээс яг тухайн үед хинж анзаараагүй л дээ. Яг бол Батараас илүү дуйлантай зүйл юусэн мэдэгдэхгүй байж байгаа 2 жил өнгөрцөн учраас яг Батарын араас яг 2 жилийн дотор би 400 соёлын үеийг авчирсан байдаг. Өөх нилийн юм. Тийм 400. 196-аг одоо Италиас авчирсан байдгийн. 110 орчмыг би Германаас авчирсан байдгийн. За Японоос нэлээд олон ирсэн байдгийн, Англиас ирсэн байдгийн, Америкаас ирсэн байдгийн. Тэгээд Бельгээр дамжаад Францаас ирсэн байдгийн. Тэг яг ингээд тоолоод ингээд үзэхлээр би бол нэг 400 орчим соёлын үеийг 2 жилд Монголд авчирч өгчөөд сайдсан болсон гэсэн үг. Тэгээ соёлын үе дотор юу байх вэ? За одоо хүмүүсийн хамгийн сайн мэддгээр бол мэдээж хэрэг Батар байгаа. За тэгээд нөгөө Николас Кейжийн нөгөө гэрээнүүдийг чинь би хийсэн шүү дээ. Николас Кейж дээсэн Тарбасавар Батарих. Тэгээ 22 үлэг гөрүүлгээд асар том 22 үлэг гөрүүл Англиас ирсэн байдгийн. 196 соёлын үе дотор бол Итали руу яваад, Европ руу яваад 20-од жил мартагдчихсан. Маш олон том соёлын өвгүүд байдгийн. Тэрэн дотор 3-4 Тарбасавар байдгийн. Тэгээд дээр нь Дэнхэр гээд одоо шинжлэх ухааны бүр нээлт хийх үз. Тийм одоо дэлхийд ганцхан байдаг гавлын яс олдохгүй алга болсон.
тэрийг олоод Францад байсныг нь олоод Бельгийн музейгээр дамжуулаад Монголд авчираад яг Цэдутамбын оюун гэрлээд миний нэр дээр хаяглаад Монголд иржсэн. Тэгэхээр зэрэг яг одоо дэлхийн хамгийн том шинжлэх ухааны сэтгүүлд сенсац гэж гарсан нийтлэл нь тэр Дэнхрээр гарсан байдаг. Тарбасаар Батараар биш. Дэнхэр гэдэг гавлын ясыг авчирсны дараагаар одоо дэлхийн бүх шинжлэх ухааны сэтгүүлүүд Монголыг бичсэн. Одоо Монголын хамаг гой юмнууд буцаж гэртээ ирж эхэллээ гэдэг. Тэгээ тэрэн дотор тэр одоо аимшигт савруу гэдэг Монголын музейд зөвхөн савруу нь байдаг байсан. Өөр юунч байдгүй байсан. Тэр үлэг гөрүүлийн гавлын ясын одоо хулгайн замаар алдагдсан байсан би оруулж ирсэн гэсэн үг. Тэгэхээр одоо ингээд таны оруулж ирэхэд барсуултгүй. Тэгээ одоо нөгөө одоо 90 доктор гой маань хүү барсуулт доктор. Барсуултгүй өвөөссөн шүү дээ. Оюун гэрэл сайдаа баярлалаа. Шинжлэх ухаанд та Монголын шинжлэх ухаанд хизээч одоо хийж чадахгүй байсан хамгийн том үнэт одоо хизээч олж авчирч судалж чадахгүй байсан хамгийн том үе маань та авчирч өглөө баярлалаа гэд бүр тийм ахмад настай хүн өөссөн шүү дээ. Өгийн монголчууд гэсэн энэ баярлахаар юу байна л да. Гэтэ бид нар энийг бол нэг тийм аашаа сонсож байгаагүй юм байна. Одоо ингээд яг танаас сонсож байгаа байхгүй. Тэгэхээр маш олон өв гадагшаа гарсан байхад эдийг их хоронд нь буцаж авчирна гэдэг нь чинь бол амар том одоо буян гэх юм уу. Монголчуудын хувьд бол амар тийм тустай хэрэг. Алтан юу вэ штэ одоо Алтай ятаг гэдэг хөгжим нь одоо ингээд бүр унаа урлагтад ороод ирлээ штэ. Алтай ятаг гэдэг хөгжим чинь одоо Монголоос олдоод Германд судлагдаад тэгээ буцаад Монголд орж ирэхээр орж ирч чаддаггүй. Бүр ингээд хил гайлын бүх юмнууд нь ингээд гацчихсан. Ийм одоо хууль эрх зүйн гацаанд байсан 100 гаруй олдврыг археологийн олдврыг би оруулж ирсэн. Тэгэд бас археологийн хүрээлэнгийн захирал Цэвэнго бас л одоо уйлж ирсэн. Заастаа нэр оюун гэрлээс та бидний нэр археологийн түүхэнд чи үнэхээр үнцэнтэй юмнуудыг оруулж ирлээ шүү гэдэг. 2 жилийн хугацаанд бол амар их том ажил хийсэн юм байна. Одоо би танаас ямар асуулт асуух гэдэг нь гэхээр одоогийн соёлын сайдыг та юу гэж харж байна вэ? Ер нь бол үеийн сайд нар бол тэгэл ногцсон ажиллаад хийдэг л дээ. Тэгэхээр надад бол тухайн үед соёлын яамыг удирдах захт бол маш бага төсөвтэй. Би бол одоо тэр Батар матарыг авчирхад улсаас ерөөсөө мөнгө аваагүй. Тийм үү? Тий, улсаас нэг төгрөг гаргаагүй. Дандаа ингээд нөгөө онгоцын гэхэд Кореан найр үнэгүй. Даатгалын гэхэд бод даатгал үнэгүй. Тээвэрлтийн гэхэд туушин компани үнэгүй. Одоо нөгөө гайлынх нь агуулга гэхэд те. Тэгэл агуулгын гэхэд M-oil үнэгүй. Дандаа эднээс чинь гуугаал, хөрөнгө босгоол улсаас ерөөсөө юу гарсан гэж улсаас Батарыг баглаж авчрах сав баглааны мөнгө л гарсан. Тэр нь одоо хэд орчин байх вэ? Тэр нь тухайн үед $10,000 болж ирсэн. Тэгвэл яг ингээд сав баглаа ингээд одоо өнөөдөр сав баглааныхаа мөнгийг төл. Тэгэхгүй бол одоо энэ чинь ачуулахгүй гэд ингэж байгаа байхгүй юу? Тэгээ олон улсын стандартын сав баглаагаар болгодог компаниар болгоно гэд соёлын үн цэнтэй өв учраас одоо соёлын өвийг боож чаддаг тийм мэргэжлийн компаниар болгоно гэдэг ингэсэн чинь сав баглаа боодлынх нь боох үн $10,000 болчихдог байхгүй. Тэгээ $10,000 байдгүй. Яам мөнгө гаргаж чаддгүй. Сангийн яамнаас аавн Монгол банкар дамжуулна, цааш нь очно гэд ингэсээр идэл бараг 7 хоног гээд болдгоо. Тэгээд тухайн үед сав баглаа боодлын мөнгийг би тухайн үед надад тусалж ирсэн тий. Одоо Америк талаас чинь хуулчид одоо ингээл хүний эрхийн зүтгэлтнүүд надад тусалж ирсэн байхгүй палеонтологчид энэ төр. Тэднэрээсээ би мөнгө гуугаад хин нэг нь хуваасаа картаараа $10,000 энэ сав баглаа боодлын мөнгийг төлөөд өгөөч гэд. Тэгээд аан алтан гэд эмхтэй өөрийнх нь картыг зурж $10,000 Монголын өмнөөс төлөөд баглаа бодлоо бид нар хийлгэж ирсэн. Тэгээд дараа нь аан алтан гоод бид нар одоо яамнаас мөнгө гаргаж төлсөн л дөө. Тэгэхээр зэрэг улс бол ганцхан баглаа бодлын төлсөн байдгийг. Бусад бүх юм нь одоо бид ингээс босгосон байдаг байхгүй. Тэгэхээр би өөрөө яаж ажиллаж байснаагаа ингээ харахаар би маш бага мөнгөөр улсынхаа мөнгийг харамлаж тий үрхгүймсэн гэж ингэж би ажилтдаг байсан тийм сайд. Төсвийн мөнгөийг хайрын ханд. Үнэхээр хайр. Өнөөдрийн соёлын сайд дотоорын хамгийн том ялгаа бол мөнгө. Тийм. Ерөөсө тэр хүн маш их мөнгөөр ажиллаж байгаа. Би одоо тэр хүний төсвийг мэдэхгүй байна. Үнэхээр төсөөлж мэдэхгүй байна. Гэхдээ ингээ хийж байгаа ажил, авчирж байгаа тэр зочид хийж байгаа реклам, тэр CNN-аар гаргаж байгаа реклам ингээ харахад бол үнэхээр мөнгөөр үнэхээр л бялхаж байгаа. Танаа бараг тэр хайрцны мөнгө нэг контент хийгээд байгаа юм шүү. Нэг контентны бүр 11. Тэгсэн чинь над тэр CNN-х ирдэг байсан наа соёлын сайд багт. $100 реклам чинь цацаад өгөө $100 өгөөч гэдэг байсан. За. Тэгтэн чи миний яамны төсөв чинь те аялал жуулчлалд зориулсан яамны төсөв чинь 5 тэрбум төгрөг л байсан байхгүй юу? Тэг уучлаарай би 5 тэрбум төгрөгийн төсөвтэй энэ төсвөө би компаниудаа өгнө. Манай компаниуд энэ төсвөөр үзэсгэлэн худалдаандаа явна. Би аялал жуулчлалын олон улсын байгууллагын төлбөрөө төлнө. За ингээл 5 тэрбум маань ингээд дуусчихнаа. Та нарт зарцуулах мөнгө байхгүй.
Та нар харин надад туслаач. Би зөрүүлээд CNN-ээс бод. CNN тэгээ манай Монгол зориулж сая долларын маркетинг хийж өгсөн шүү. Тийм үү? Тийм. Одоо nomadic by nature гэдэг ингээд бидний үндэсний үгийг тий сая доллараар CNN хийж өгөхөд CNN-ийн сая долларыг олон улсын аялал жуулчлалын байгууллага төлж ирсэн шүү дээ. Бид нар өөрсдөө төлөөгүй. Аялал жуулчлалын байгууллага яагаад бидний өмнөөс сая доллар CNN-д өгөх хэмжээний тэгтлээ Монголд тусалж яах вэ гэхээр би сайд олонгуудаа нэг ажил хийсэн нь олон улсын байгууллагын өмнө хүлээсэн үүргээ бүр хинээрч гуйлахгүй тэр дорн биелүүлдэг тийм хариуцлагатай сайд орж ирэхгүй юу? Орж ирэл би за олон улсын ямар байгууллагад манай Монгол улс илсэн. Тэрний одоо гишүүнчлэгийн татварыг төлсөн юм уу гэж ингэсэн чинь намайг аялал жуулчлалын сайд болоход аялал жуулчлалын олон улсын байгууллагын олон улсын аялал жуулчлалын байгууллагын татвараа манах сүүлийн 2 жил ч үү 3 жил ч үү төлөөгүй. Ингээд төлбөрөө төлөөгүй ингээд үндэслэл худалдаанд орох эрхээ асуулахад бэлэн ийм ус болцсон байсан байхгүй. Би тэгэхээр өстой эхний ээлжинд байгаа мөнгнөөсөө шууд энэ өрнүүдээ төл. Олон улсын хэмжээнд ямар ч одоо нэнтэггүй бай. Хиний ч өмнө нэнтэггүй яжгаад хинээс ч дараа нь юу ч гуйсан нүүр бардан байхын тулд бүх гишүүнчлэгийн төлбөрүүдийг төлгээд би гишүүнчлийн төлбөрүүдийг өстой дорн төлүүлсэн. Тэгээ байгаа мөнгөөр ингээд ямар ч үүргээ биелүүлчихэд дараа нь ингээд үүргээ биелүүлсэн татвараа төлцсөн олон улсын гишүүний одоо бүр ирэхт гишүүний ёсоор би ч олон улсын аялал жуулчлалын байгууллагын даргаас гойж байгаа байхгүй. За манад ингээд үндэсний өрөө уг хэрэгтэй байна. Үндэсний өрөө уган дээр олон улсын хэмжээний маркетингийн одоо тусалцаа үзүүлээч гээд тэгээд тэр тусалцаа гэж CNN үзсэн. Өөдөөс нь мөнгө өссөн хүмүүсээс өөдөөс нь тусламж авсан. Би бол тохоо CNN-ээс тусламж авч ирсэн. Өнөөдрийн одоо засгийн газар бол зүгээр CNN-д мөнгийг бол цотгож авах шиг байна. Тэгээд ер нь инфлюенсерын хичнээн хүнд мөнгө төлж байгааг ингээ харахад бол маш их мөнгөтэй сайд байгаа. Тэгэхээр би бол бага мөнгөөр ажиллаж байсан, бага зардлаар ажиллаж байсан. Одоо томилтоор яваад ирэхдээ Орос руу одоо тухайн үед Сочигийн өвлийн олимпиад яваад ирэхдээ би амар бага мөнгө өрөхгүй юу? Яг үл үзэж харах юмаа үзчихэл өөрийнхөө даруй хэмжээнд үзчихэл томилтын зардал гээл одоо яамнаас гаргаж өгсөн мөнгө нь илүү гарчихгүй юу? Тэгээд би яамныхаа нягтланг дуудаад одоо гадаад харилцааны ажилтнуудад дуудаад энэ надаас энэ томилтын мөнгөний илүүг буцааж ав гэд. За. Авсан чинь томилтын мөнгөний илүүг буцааж авдаг ямар ч нөгөө горин байхгүй. Тэг томилтын мөнгө өгдөг л юм маягтахаас буцааж авдаг маягтах. Цаасан тэр ингэж портфолио бичиж аваад байхгүй юу? Би тэрхүү яа та нар мөнгө буцааж авах маягтах байгаа. Яагаад та нар ингэ цаасан тэр зүгээр ингэ тэмдэглэлийн дэвтэр дээр бичиж байгаа юм шиг яа ингэ бичиж авч байгаа ингэ гэсэн чинь. Гэхдээ хинч томилтын мөнгө буцааж авч ирж байгаа. Бид нар ингэ томилтын мөнгө буцааж авдаг маягт бидэрт байхгүй нэгэд. Тэгээ би та нар ийм байж болохгүй шүү дээ. Чинь орлого зарлахын маягттай ингэ орлогын маягт цагтан дээр надаас санхүүгийн баримт хийж авдаг юм уу энэ чинь гээд би ингээд $200 ч лөө $300 ч лөө буцааж өгсөн. Айгүй нэттэй. Тэгээ батар матар ч гэсэн айгүй хөөрхөн шүү дээ. Батарыгаа ингээд олон улсаас авцсан чинь манай Монгол улс орлого авах баримтгүй үйл яах вэ? Хулгайлагдсан соёлынхаа үеийг Монгол руу оруулдаг горин байхгүй, гайлын горин байхгүй. Тэгээ гайлаар орж чадахгүй байхгүй батар. Ирчдэг гайлаар орж чадахгүй. Гайлын бүрдүүлэлт хийж чаддгүй. Тэгээ бид нар чинь нөгөө манай яамныхан чинь гайлынхантаа суугаад ингээд манай яамны дид сайд удирдаад ингээд ажлын хэсэг гаргаад гайлынхантаа суугаад одоо нөгөө хишиг бат гайлын дарга байсан нийслэлийн хотын гайлын даргаас хишиг батын багийнхантай манай яамны багийнхан суугаад гайлд орох гэдэг нэртэй горим шинээр бий болгосон шүү дээ. Орох гэдэг нь юу гэсэн юм бэ гэхээр яаж гарсан ерөөсө бөглөгдөхгүй гэсэн үг байна. Яаж гарсан тухай тэгвэл одоо гайлын баримтууд юу байдаг вэ гэхээр гаднаас юм оруулах гэхээр яаж гарсан ямар гэрээгээр юм хин одоо тийм одоо бүх түүхээ биччихэж оруулдаг юм байна л да барааны. Тэгсэн чинь Батарт түүх байхгүй зүгээр Монголоос яаж гарсан түүх байхгүй. Тэгээ орох болсон чинь орж болдгоо. Яалтчгүй монголох гэдэг нь шинжлэх ухаанд баталчаад байдаг, шүүх хурлаар баталчаад байдаг. Тэгээ Монгол руу орох гэсэн чинь нөгөө виз байхгүй ингээс суугаадсан байхгүй. Тэгээ бид нар чинь монголох гэдэг нь өөр бааргүй тогтоогдсон соёлын үеийг үг дуугүй оруулдаг тийм орох гэдэг гормыг гайл дээр бий болгож иж оруулж ирсэн шүү дээ. Өөрөөр хэлбэл сайд хүний хийх ажил гэдэг чинь одоо юу юм бэ гэхээр систем үүсгэж өгч байгаа. Тийм байна. Зам засч өгч байгаа, систем үүсгэж өгч байгаа. Ингээд сувгуудыг татаж өгч байгаа, замуудыг засч өгч байгаа гэсэн үг байхгүй. Тэгэхээр оюун гэрэл гэдэг нь сайдаа болсон ч байна уу, байсан ч байна уу, дараа дараагийн юмыг одоо орох гэдэг гормоор л оруулаад байгаа шүү дээ.
Тийм ээ. Батар хаалга нээсэн гэж ярьдаг чи юу гэсэн юм бэ гэхээр тэр хаалгыг батар нээгээгүй байсан бол Алтай хятаг орж ирэхгүй. Өөр соёлын энэ нөхөр орж ирэхгүй. Миний дээр оруулж исэн 400 соёлыг ерөөсөө орж ирэхгүй. Яг бол горин байхгүй юм чи нөгөө одоо байгаа гормыг бөглөх гэхээр нөгөө бөглөх нүднүүдийг бөглөх мэдээлэл нь байхгүй болохоор оруулдаг. За хоёулаа тэгвэл одоо юу яа? Одоо жоохон ус төрч хөө. За улс төрийн хувьд бол одоо за та бол одоо тусдаа нам гэж явж байгаа. За арчсан нам байсны ч одоо хүн болгол мэдчихэж байгаа тийм. Тэ арчсан намын дарагт зөрсөлдөж ирсэн, ерөнхийлөгчийн сумгаанч зөрсөлдөж ирсэн. Миний хувьд бол ерөнхийлөгчийн сумгаан дээр таныг дэмжиж ирсэн, саналаа өгж ирсэн. Дан санамсалтаа тухайд гараагүй. Тэгээд ямар ч гэсэн өөрөө ингээд би даасан нам байгуулна гэд ерөнхийд бол бид яг хөө тодорхой зөрчлийг бий болсныг тэрийг тодруулмаар. Гол нь өнөөдрийн улс төрийн тогтолцоо шүү дээ тийм. Би танаас тас нөрөө улс төрийн хувьд бол маш сая одоо ярьлаа шүү дээ. Маш олон жилийн хугацаанд бас чанагдсан нэг эмгтэй төлөөлөл авах гэдэг шүү дээ. Тэгэхээр өнөөдрийн улс төрийн тогтолцооны талаар мөн ялангуяа одоо энэ засгийн газрын хийж байгаа ажлууд байна. За одоо ингээд яг өнөөдрийн өрнөж байгаа засгийн газрын огцруулах асуудлууд ингээд лодоо самбар гишүүн бас яригдаад эхэллээ тийм. Зарим гишүүд ганц нэгээрээ дэмжиж байгаа илэрхийлээд эхэллээ. Энэ нюанс дээр энэ оюун гэвэл гэдэг хүн, улс төрч хүн энэ ямархуу байр суурьнаас хандж байна. Юу гэж харж байна? Энэ засгийн газар одоо унах ёстой юм уу? Унгаавал унгаах тэр боолсон хангацсан юм уу, хангагдаагүй юм уу? Эсвэл цаашаа ажиллавал яагаад ажиллах ёстой юм гэдэг ч юм уу. Энэ тал дээр таны байр суурь нь ямархуу байна? 779 хүн засгийн газрын албатан шахсан түлшийг түлээд засгийн газраас одоо энийг төлөхгүй бол одоо зөрчлийн хуулиар шийтгэнэ гэдэг тийм албадлагын дор заавал түлхсэн түлшийг албадлагаар түлээд ингээ угаартаад сонголтгүйгээр ингээ угаартаад нас орчиж байгаа. 779 байтугай нэг хүн нас ороход засгийн газар огцрох болцсон 100% хангагдана. Тэгэхээр 779 дахин хангагдсан гэсэн үг. Одоо оюурд ногцрох болцол бол. Тэгэхээр болцлын тухай бол ямар ч яриа байхгүй. Энэ хүн яагаад 779 удаа болцол нь хангагдчихад байхад яагаад огцруулахгүй нэ л гэдэг асуудал яригдчих. Тэгэхээр энэ болцол хангагдсан байгааг ингээд олж харж чадаад сэтгэл нь өвдөөд тэр албадлагын дор зөрчлийн хуулиар далаалгасан тэр дарангууллын дор аминдаа аюултай түлшийг түлээд аминдаа аюултай байдлаар шүн болгон унтж байгаа, айцтай унтж байгаа айл өрхөдийн өмнөөс үйлдэл хийснийхин төлөө лодо дамбыг яавч одоо хинч шүмжлэх ирэхгүй. Лодо самбог бол яг одоо тэр одоо Баярмаа хөвт гараас зурхтаа хэлж байлаа шүү дээ. Тэр эмгэнэлт үннийг би харсаар авч зурхгүй байж чадсангүй гэж. Тэгэхээр энэ дэр бол нам мамын асуудал гэхээсээ илүү арт түмэн ч уйлж штэ. Арт түмэн ч зовж штэ. Арт түмэн ч өхөж үрэгтэй штэ. Арт түмэн ч буруу яваад байгаа бодлогын золиос болоод штэ гэдгийг хараад энэ буруу яваа бодлогыг зогсоохын тулд үндсэн хуулийн дээр үүдэг ганцхан л арга байна. Бодлого зогсооно гэдэг арга байхгүй. Тэр бодлогыг явуулж байгаа хүнийг огцруулна гэдэг л арга байдаг. Тэм учраас улсын хурлын гишүүд бол одоо авч чадах хамгийн хууль ёсны арга хэмжээг авахын тулд хамгийн хууль ёсны шаардлагыг тавьж байгаа. Тэгэхээр огцруулна гэдэг шаардлага тавьж байгаа улсын хурлын гишүүд бол яамаадаа бас тийм хүн байгаа нь яамаа. Гэхдээ тийм байхгүй бид нар те Монгол хүн өгчл авах ёстой юм шиг те тэрийгэ өгч хахад нь алга ташаал ерөнхий сайдыгаа мандуулж авах ёстой юм шиг ийм амар харгислал энэ нийгэм дотор ч юм харгас хатууд сэтгэл үүрлээд байгаа байхгүй ингээ мөсчөөд байгаа байхгүй нөгөө нэг ингээд улсаар ингээд унтцсан улсаар ингээд мөстцсэн ингээ нэг хотуудын тухай нэг үлгэр өгдөг штэ хотон дэрзгээр мөс болцсон хотон дэрзгээр унтцсан те яг ингээд улсаараа ингээд зүрх сэтгэлгүй улсаараа ингээ мөстцсэн юм шиг тийм байдал ингээд байсараа 779 нас орчиж байгаа байхгүй анхных дээр нь л улсын хурлын нэг гишүүн огцруулах тухай ярих хэрэгтэйсэн байхгүй. Яагаад энийг ярихгүй ингэж хуудсан? Яагаад энэ хүнд хариуцлага тооцохгүй ингэж хоосон магтанд болж байгаа? Яагаад энэ хүнд ингэж зөвхөн ингэж энэ хүнд бүх хэл мэдээлэл үйлчилж байгаа? Энэ бол тэр чигээрээ нөгөө илвдүүлсэн, мансуурцсан, хар тамхинд живцсэн, мөстцсөн тийм орчинд байдаг. Вакуумчдсан тийм орчинд байдаг юм байгаа даахгүй. Энэ олон мансуурлыг чинь
одоо ингээд ганцхан ингээд одоо үлээгээд царниулах юм чинь үнэн л байгаа байхгүй. Үнэн бодцгүй халуун сэтгэл тэгээд тэр хууль ёсны үйлдэлтэй. Тийм учраас тэр 3 гарын зогсуулсан гишүүнийг бол би яг тий Лада самбо баярмаа бямсрав. Тий 3 гишүүн боо. Энэ 3-ыг би цөөдөж гин гэж харж байна. 126 гишүүн дотор ядахтаа нэг одоо тий 3-ны 1 нь хүш яна хүүхэд штэ гэж бодох хэрэгтэй байхгүй. Тэгэхэд юу гэнвэ? Би хизээч ингээс ядагаа огцруулахгүй гарч иж мэдээлгээд. Тэр тий одоо тим мэдээлэл 4-5 гишүүн хийжлээ штэ. Яа. Яг Улаанбаатараас сонгогдсон гишүүн тийм ирэхгүй шүү гэдэг хэлчихье. За яг тэр болормаа энэ төр өөрсдөө тий за би орон нутгаас сонгогдсон манай орон нутагт хин ч нас ороогүй гэж бодож иж магадгүй. Хаанаас сонгогдсон хин ярьж байгаа гэдгийг бас яг анализ хийж үзэж болох л юм. Гэхдээ сайжруулсан төлшөд Улаанбаатар хотын хоморгоороо ингэж маасаараа өгөж өргөдөж яхад Улаанбаатараас сонгогдсон нэг ч гишүүн оюутны зөв гэж хэлэх хэрэггүй шүү л гэдгийг хэлмээр байна. Тэгээ энэ засгийн газар чи нэг онцлог юм шнэ 3 намын хамтрал яваад шүү дээ. Та энэ 3 намын хамтралыг юу гэж харж байна? Альва засгийн газрыг ерөнхий сайд нь хэн бэ? Тэрний засгийн газар л гэж үздэг. Тэгэхээр зэрэг би бол энийг бол оюутны засгийн газар л гэж үзнэ. Энэ яг би ингэж Монгол Ардын намын засгийн газар л гэж үзнэ. За. Монгол Ардын намын засгийн газрыг ардсан намын гишүүд шүүмжлээд гар үсэг цуглуулж эхэлж байхад ардсан намын дарга ган төмөр аюу буруу байр суурь баримтлалаа гэж би харж байгаа. За нэг мэд ярьслаа өгсөн. Ган төмөр бол одоо ичингүүр нь дууга байж ах хэвээр. Яг тэгвэл нэгдүгээр намын дарга үйжиж намаа удирдахынхаа оронд өөр намын одоо сууганд явж байгаа. Хоёрдугаарт засгийн газрын гишүүн бэжэж тухайн засгийн газрыг огцруулах санал тавьсан улсын хурлын гишүүний үдээс занал хэлж байгаа. Хариуцлага тооцно гэдэг. Тий, өөрийг нь хянах эрхтэй, бүрийн эрхтэй улсын хурлын гишүүнд хяналтаа тавих ажлаа хууль ёсны дагуу хийж явахт чинь хяналт тавиулах ёсгүй мэд загнаж байгаа байхгүй. Тэгэхээр ган төмөр бол энэ дээр бол үндсэн хууль талаасаач буруу зүйл хийсэн. За зүгээр хүн талаасаач буруу зүйл хийж гэн. За намын дарга талаасаа бол бүр намаа айгу муухай байдалд оруулсан. Харин одоо нийгэмд ялангуяа манай ардсан намын залуучуудын дунд бол наац нь өөрөө бас нэг хоёрдмол байдал үүсгэж яваад байгаа л да. Бид нар чинь бас нэг тусдаа бас нэг нөтүүд байна шүү дээ. Тэгээ ярилцдаг, хоорондоо мэтгэлцэл ингээл явж л байгаа юм. Одоо луу ган төмөр гэдэг даргын тэр нэг ярилцлагаас ингээд их хурлч нь бол улан засгийн газар хянах хэрэгтэй гэж та хэллээ шүү дээ. Энд чинь үндсэн хууль дээр байгаа шүү дээ. Тэгэхэд тэр 3 гишүүн үндсэн хуулийн одоо иргэдэд төлөөлөлтийг эрхээ эдлээд ингээд хариуцлага тооцох тийм одоо албан балаагаар явж байхад засгийн газрын одоо намын дарга нь нөгөө нөтүүдтэй за ардын би бол ингэж хараад байна. Ардын намын дарга нь гишүүдтэй хариуцлага тооцвол за би бол байдал зүйл гэж харах гэдэг. Тэнгүүл нөгөө ардсан намын дарга 3 гишүүн 2 гишүүндээ ингээд бид хооронд хариуцлага тооцно гэдэг юм ярьж байгаа. Тэгээ та нөгөө ардсан намны талаас нь нэг бас саналаа хэлвэл бас ардсан нам байсан юм шүү дээ бас. Тэгээ зүгээр л нэг сул гишүүн байгаа юм шүү дээ тааж бас. Гэхдээ энэ огцруулах санал тавина гэдэг чинь хариуцлага тооцох ганц хэлбэр нь шүү дээ. Угаасаа өөр ямар ч хариуцлага тооцох хэлбэр байхгүй шүү дээ. Тэгэхээр ч та хариуцлага тооцох ганц хэлбэрийг үгүйсгэх юм бол өрөөсөө л тэгэл хариуцлага тооцохгүй тэгэл ард түмэн өхөл үхээд зовоод явж байгаа. Тогны үнэн 3 нугруул нугараа явж байгаа гэж л хэлж яах гэсэн үг шүү дээ. Тэгэхээр би бол ган төмрийг бол одоо бүр үнэхээр маш том барьцаанд орсон хүн юм болов уу гэж харж байна. Хэрвээ тэр хүн хувь хүний хувьд одоо үр төлбөр ихтэй барьцаанд орсон эсвэл одоо өөрийг нь одоо шор оронгоор айлгцсан юм уу яац юм. Тэгчээгүй юм бол одоо тий. Тэгээ ийм сонин байрсаар баримталж байгааг юм үнэхээр ойлгохгүй. Тэр 90 сар бол улс төрчийн тий ямар нэгэн нээдэггүй зүгээр зэрэг улс төрчийн нүдээр харахад бол ард түмнийхэн талд байх уу хэний талд байх уу гэдгээс сонгоод за би ард түмнийхээ өмнөөс дуграя гэж байгаа улсын хурлын гишүүний хажууд бол засгийн газрын гишүүд бол за надад хариуцлага тооцох ч шүү, надад хариуцлага хүлээлгэж шүү. Би одоо ажлаа яаж тайлбарлах вэ гэдгээл бодно гэхээс өөдөөс нь тэгж буцаж дарамтлан тэр бол байх ёсгүй шүү дээ. Ардсан нийгэм тэр тусмаа байх ёсгүй. Одоо ган төмөрийг сайд авахд би ч гэсэн сайд байсан. Одоо ган төмөр өтгөр чинь Алтан уугийн засгийн газрын нэг кабинетийн сайдууд, тохойн нийлүүлэлт суудаг сайдууд байлаа шүү дээ. Тэгэхэд бол одоо Алтан уугийн сайдыг огцруулнаа гэдэг бичгийг бол ардсан намынхан өөртөө өргөн барил, өөртөө конопо дараал, өөртөө л огцруулсан бид нар. Манай намынхан. Одоо огцруулахгүй гэдэг коноп дарж байсан цөөхөн хэдэн гишүүдийн нэг нь би. Яг л би кабинетд байсан юм чинь. Засгийн хамгаалалт. Тий, засгийн хамгаалалд би конопо дарж байсан. Тэгэхээр зэрэг
Коноп дарах бол их засгийн газрын гишүүнд бол байгаа. Зүгээр өөрийнхөө засгийн газрыг өмөрч конопо дарах эрх нь бол байгаа. А тэгтээ тэр засгийн газрыг огцруулах гээд байгаа хүний эсрэг занлхийл хийх эрх байхгүй. Тийм хэрэгс байхгүй. Шалгах хэрэгтэй юм чи яах юм. Тэр чинь хариуцлагад хүлээх хэрэгтэй юм чи яах юм. Би бол тэртээ тэргүй олонх нь одоо унгаах гэж байгаа юм байна. За тэгвэл ядахтай кабинетийн гишүүн нь кабинет дээр конопо дараа гэдэг би кабинетийн гишүүний ёсоор л конопо дараал үлдчихсэн тухайд. Одоо юу яа ялаа. За засгийн газрын таны байр суурь бол би ч ер нь танихтай ихэнхдээ санал нэг. За одоо би танаа намын талаар бас жоохон сонирхмоор байна. Иргэдийн оролцооны нийтлэл нам гэж байгаа шүү дээ. Тэгэхээр бусад намаас одоо энэ нам сүүл байгуулагдсан 22 онд баг тийм. Эхлэлч сонгуулийн дараа. Одоо 3 хүрэх гэж байна. 3 нас хүрэх гэж байна тийм. Одоо 3 настай хүүхэд хилд орох чинь гэсэн. Одоо ерөөсөө 10 хэдхэн хоногийн дараа 3 нас хүрлээ. Цай болох юм шүү дээ. Тэгэхээр иргэдийн оролцооны нийтлэл за та мэдээж бас ачсан нам гэдэг нэлээд улс төрийн намын тухай ойлголттой байгаа. Тэгээ би нөгөө хоорондын харьцуулалтаар бас ярьчул надад илүү ойлгомжтой. Үзэж байгаа бас залуучууд ч гэсэн ойлгомжтой болов. За ачсан нам дээр жишээ аваад тэгээ та өөрийнхөө нам дээр жишээ аваад ийм байсан гэдэг. Иймэрхүү байдлаар нэг гой танилцуулбал ялгааг нь болон ижил талын тийм. За би ижил талаас нь эхлэе. За. Ер нь бол одоо алим модноос хол ундаггүй гэж үг байдаг шүү дээ. Тэгэхээр чи унсан айлмын таа шүү дээ. Тэгэхээр чи би унсан айлм байж байгаа шүү дээ. Тэгэхээр ардсан нам гэдэг модны хажуунаас би унчлаа шүү дээ. Тэгэнгүүт би яаж байгаа гэхээр ардсан намаас яг үнэт зүйлийг одоо яг адилхан авсан. Иргэдийн оролцооны нийтлэл намын дөрмийг ингээ уншаад эхний хэсгийг унших юм бол үнэт зүйл гэдэг дээр хүний эрх тусгаар тогтнол те. Ер нь манайх бол тусгаар тогтнол гэж эхэлдэг. Манай хамгийн үнэт зүйл бол тусгаар тогтнол юм а гэж эхэлж байгаа. Тэр тусгаар тогтнол хүний эрх, хувийн хөвшил одоо төрийг одоо дахаалахгүй байх, сомхон байлгах энэ бүх одоо үнэт зүйлийг одоо баруун төвийн одоо үнэт зүйлийг манай хавнаа. Өв соёлтойгоо маш хүндэтгэлтэй харьцах, өв соёлоо авч үлдэх мэлдэх гэдэг. Тэгээ энэ үнэт зүйл нь ардсан намтай бол баг усны тусал шиг адилхан да. Гэхдээ жоохон өөрөөж магтгүй. Тэгэхээр зэрэг энэ үнэт зүйлийг томьёож гаргаж ирэхэд бол ялцгүй одоо 29 жил ардсан намд байсны маань одоо улс төрийн соёл маань тэнд тийм үнэт зүйлтэй нам байгуулахад хүргэсэн. За өөр юм юу вэ гэхээр нэлээд хэдэн өөр юм байгаа. За ардчилсан нам бол ардын намыг маш их дуурайсан нам баггүй. Одоо ялангуяа санхүүжилтийн схем нь. Ардын нам бол мөнгөөр зоддог, том сүлжээ ажилуулдаг, том сүлжээг мөнгөөр тижээжэж хөдлөгдөг. Ийм нам штэ. За ардсан нам ардын намтай дутуугүй том сүлжээ байгуулад давхицсан. Дутуугүй тэргээ тижээнгээд давхицсан. Ардын нам болохоор улсын юмнаас сойжиж те сүлжээндээ юм унгаадаг бол ардсан нам гишүүддээ маш өндөр татвар тавьж иж ардын намтай өрсөлдөхүйс хэмжээний санхүүжилт босгож одоо тэр сүлжээгээ тижээдэг гэсэн үг. За тэгэхээр иргэдийн оролцооны нийтлэл намын нэг онцлог нь бид нар бол анханасаа төрөгч төрөөс ч юм хомслохгүй гишүүдээч дааж давшгүй дарамтанд оруулахгүй гэдэг ийм хоёр зорилго тавьсан. Өөрөөр хэлбэл ардын намыг дуурайхгүй, ардсан намыг дуурайхгүй санхүүжилтэн дээр. Тэгэхээр санхүүжилтэн дээр бол бид нар ямар философитой вэ гэхээр одоо татвар бол маш бага байна. Татварыг бол ерөөсөө их байлгахгүй. Маш бага татвартай нам байна. А тэгээд санхүүгийн дарамт маш багатай нам байна. Өгч чадах юмаа өгөхт нь аавна. А өгч чадахгүй зүйлийг хүнээс шаардахгүй. Тийм учраас намын аливаа арга хэмжээг зохион байгуулахдаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 5%-аас илүү дарамтыг гишүүндээ толгохгүй гэж. Тэгэхээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ чинь саяхан 660 мянга байсан. Тэгэхэд бид нар сая шинжилгээ хийхэд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5% одоо бодоход 33 мянга байсан байхгүй юу? Тэгтэн бид нар 30 мянга арай хүрэхгүй нэг 29500 илүү тим таксаар бид нар ёлка хийж явах жишээтэй. За ардчилсан нам ёлка хийх юм бол яагүй. За үндэсний зөвлөлт хорооны гишүүн 5 сая төгрөгөө өгнө. Үндэсний бодлогын хорооны гишүүн ёлканд 5 сая өгнө гэл ингээл хөсгөлөөс чи над руу уцтдаг байл шүү дээ. 5 сая төгрөгөө авъя гэл. Тийм тэгэхээр чин зэрэг юмыг тэг гишүүн дээр ногдуулж байгаа татвар хандвийнхаа хэмжээгээр бүр эрс ялгаатай ийм нам байгуулагдсан. Тэгэхээр зэрэг залуучуудад ээжүүдэд те одоо ер нь жирийн цалингаар амьдардаг иргэдэд хамгийн ээлтэй санхүүжилтийн схемтэй нам. За тэгээд нөгөө жижиг санхүүжилт цугларч байгаа юм чинь жижиг мөнгө цуглана. Тийм. Та нар манай намын 2024 оны одоо тайлан баланс сая гарлаа. Тайлан баланс гарсан чинь манай нам 24 онд бүр сонгуульд босгосон мөнгөтэйгөө нийлээд
24 онд бид ерөөсөө 69 сая төгрөг хэрэглэсэн байна. Бүхэл намын хэмжээ. Намын хэмжээнд. Тэрнээсээ 19 саяын намынхаа дотоод үйл ажиллагаанд хэрэглээд тэр нөгөө нэг 50 саяыг бид нэр сонгуульдаа зарцуулсан байна. За. Тэгэхээр 50 саяар бид нар одоо 2 сонгуул хийсэн байна шүү дээ. Бид нар чи орон нутгийн сонгуульд орсон, их хурлын сонгуульд орсон. За би бол одоо айгүй жаргаж байгаа. Улс төрчийн хувьд. Яг тэгвэл би ардсан намд байхдаа яг адилхан үзэл бодолтой, яг адилхан үнэт зүйлийн төлөө яваад би нөгөө санхүүгийн дарамтнаасаа болоод хизэж өрнөөс гардаггүйсэн. Байнга одоо намын өмнө өртөө. Одоо тэнд ч 5 сая татрын өртөө, энд ч 5 сая хандвийн өртөө, тэнд ч тэ сонгуульд оролцохын тулд 20 сая, 50 сая тэ дараа нь сүүлдээ бүр 100 сая гэл дараа нэг сонгуульд оролцсныхын төлөө одоо бүх ухуулагч нартай өөх цалин майлан гингүүтэй намын хороонууд ч тэнд ч 30 саяг аваад, энд ч 20 саяг аваад, тэнд 40 саяг аваад ингээд намын хороонуудад өртөө. Ингээл би чинь сонгуульд дуусахт чинь бүтэн одоо тэ 100 сая төгрөгийн өртөө сонгуульд дуусгал айгүй бага. Тэгэл тэрнээс дээш өртөө дуусаад тэгэл дараагийн сонгуульд болтод бүтэн 4 жил би өр төлөх ажил хийдэг байсан байхгүй. Ногоонууд нь лам биччихэл байна, мөнгө олж ил байна, үр хөвгтөд нь алдахгүй, гэр оронд нь алдахгүй. Нам руу л яваад ийм байсан байхгүй. Одоо би яаж вэ? Яам байгуулсны дараагаар би яамдаа ерөөсөө би жилд 3 сая төгрөгийг л ханд өгч байна. За жилд. За жилд би одоо 2024 онд би яа намд 24 онд би 3 сая төгрөгийг л ханд өгсөн байлээ. За. Одоо сая-саяар нь л өгсөн байлээ 3 удаа. Тэгэл оюун гэрэл гэдэг хүний намд оруулж байгаа. Одоо сайн дураар оруулж байгаа ханд тэгэл болно. Тэгээд 24 онд ч манай нам татвар аваагүй. Татвар нь тэг. За тэгээд татвар төлөөгүй. Тэгэнгүүтээ би яаж яах вэ гэхээр өөрийнхөө сонгуулийг би урд нь доор хайж одоо 150 саяас дээш мөнгөөр сонгуул хийдэг байсан чинь би энэ жил 2 сонгуульд орсон. Их хурлынхаа сонгуулийг нэг 30 хэдэн сая төгрөгөөр хийлээ. Хаавал дүүргийнхаа сонгуулийг нэг 20 хэдэн сая төгрөгөөр хийлээ. Тэгээ хаавал дүүргийн иргэдийн төлөөлөгчөөр сонгогдохдоо би 20 сая төгрөгөөр сонгогдлоо. За. За хэрвээ одоо урд нь ардсан намдаа байсан бол би одоо яасан ч ялагдсан ч 100 сая төгрөгийн өртөө сууж байгаа. Тэр зэрэг өргөө амьдрал гэдэг чи ямар гоё амьдрал юм бэ? Хэний ч өмнө нэнтэггүй, хэний ч өмнө гүлэг болохгүй ямар гоё амьдрал вэ гэдэг чинь аз жаргал байгаа байхгүй. Тэгэхээр би сүүлийн 3 жилд бол улс төрийг айгүй аз жаргалтай хийж байна. Өргөө хийж байгаа учраас. За хамгийн том ялгаа энэ санхүүжилтийн схем ялгаа. Тийм байна. Хоёр дахь нэг ялгаа гэх юм бол ерөөсөө манай намын дотоод үйл ажиллагаа айгүй цэгцтэй. Голдуу цахимаар хурлаа хийчихнэ. Тэгээд цахим санал хураалтын системтэй. Тэгээд нөгөө хүмүүс чинь гэр орноосоо хуралдаа орчиж болно. Заавал биеэр ир гэж албадахгүй. Тэгээд цахим танхим хоссон хэлбэрээр үйл ажиллагаануудаа явуулчихна. За тэгээд нөгөө гишүүдээ сурах үйл ажиллагаа чинь бас цахимаар байнга доктортой явагдчихна. За тэгээд нэг ийм онцлог юм байна. Манай намд бусад нэг ч намд байхгүй нэг албан тушаалтан байдаг. За. Тэр бол даргаас илүү одоо цуглах намынхаа одоо дотоод ардчлалыг манжээдэг. Манай намд дотоод ардчлалыг манаачтай л гэсэн үг. Тэр нь ямар хүн бэ гэхээр бүртгэгч гэдэг нэртэй хүн байна. Бүртгэгч. Тэр бүртгэгчийг бол манай намын одоо төлөөлөл өдөртөө одоо төлөөллийн төв байгууллагаас сонгоно. Одоо төлөөлөгчний танхим гэж бид нэрлэдэг. Одоо манайхаар ардсан намаар бол ÜБХ-гээс сонгогддог гэсэн үг. Даргатайгаа адилхан өндөр албан тушаалтан. Гэхдээ дарга бол одоо нэг 3 жилд 3 жилд нэг солигддог байхад бүртгэгчийг бол нэг сонгочвол 5 жилээр сонгоно. За энэ хүн ямар үүрэгтэй хүн бэ гэхээр энэ хүн бол зөвхөн намын гишүүдийг л бүртгэж ажил хийдэг. Намын гишүүн ямар албан тушаалд сонгогдов, ямар албан тушаалаас сонгуулна буув те. Энэ хүн татвараа төлөө, татвар төлсөн үү, төлөөгүй юу те. Энэ хүн зөв намын гишүүдийг л бүртгэх л ажил хийж байдаг. Тэгэд энэ хүн энэ хуралд санал таслах хэрэгтэй орох хүн мөн үү биш үү. Тэгээ бүртгэгчийн гар үсгтэйгээр намын одоо салбарыг албажуулна. Одоо манай намч нэг 15 хүн нийлцэн аль ч газар салбар байгуулагдаж болно гэж байгаа шүү дээ. Тэгэл 15 хүн одоо жишээл Хүсгэл аймгийн Алга Эрдэнэ сумаас 15 хүн бүртгэгдчихжээ гэдгийг бүртгэгч систем дээр хараад энд салбар байгуулах болчихжээ гэдгийг бүртгэгч хараад 15 гишүүнд нь захиа явуулаад за та нар 15 болцсон байх шүү. Яон намын салбарыг байгуулах эрх чинь нэгдсэн байх шүү. Хэн дуртай салбараа байгуулах хурлыг зарлах хэрэгтэй шүүгээл дөрмийг сануулаад захиа өччихөж байгаа. Тэгэхээр тэр 15 гишүүний нэг нь санаачлал, нэг нь хурлаа хийгээл тэгэл дотроо даргаа сонгуул ингээд салбар нь байгуулагддаг. Тэгэхээр салбар байгуулахын тулд оюун гэрэл гэдэг хүн ингээл 21 аймгаар яваал те нэг таньдаг хүнээ нөгөө нэг садам дартай багшиг балкон дээр хараад гэсэн таньдаг хүнээ дургу байхад нь очиж шалаал те тэгэл нөгөөхийгээ хуучин намаасаа гарцгалдаа манай намын дарга болцголдоо гэд ингээд шалаад байхгүй. Бид нар ч амар амархан
сайн дураараа илсэн, апаараа илсэн хүмүүсийг бүртгэж Энэ бол 15 хүний нийтлэл үүссэн бол тэгээд намын хороо байгуулах. Тий. Одоо бол бид нар дээд шүүхэд дүрмийнхээ өөрчлөлтийг саяхан өгсөн байгаа. Хэрвээ дүрмийн өөрчлөлт маань дээд шүүхтэр бүртгэгдэх юм бол манай намын салбар байгуулагдах бол 10 гишүүнээр яригддаг болно. Одоо 10-аас дээш гишүүнтэй бүх газар салбар байгуулах хэрэгтэй болно гэсэн үг. Өөр ялгаа юм байна. За тэгэхэд бус нь бол дотоод соёлын ялгаа гэх юм уу да дотоод соёл гэдэг талаасаа бол ерөнхийдөө нэг тэгш харьцаатай. Тийм тэгш харьцаатай нөгөө нэг партизанууд нь илүү их хідэн мэднэ гэдэг юм байхгүй. Аюу тийм тэгш харьцаатай тэгээд ер нь дотоод соёлоор бол арай өөрлөлтөө нэг оролцооны соёл гэдгийг төлөвшүүлэх бүр юм одоо урт хугацааны зорилготой. Тийм тэгээд асуудалт ер нь тийм бодтой хандна. Нэг одоо бид нар ч өөрсдөө нөгөө нэг байгаа мөнгөндөө л одоо чадлынхаа хэмжээгээр татвараа төлөөл чадлынхаа хэмжээгээр хандив өгвөл байгаа мөнгөндөө ажиллаа зохицуулна гэдэг дүрмтэй учраас одоо юу яана гэдэг юм байхгүй. Одоо хэрээс хитэрсэн гинтийн гой санаачлаг гаргаад тэрийг ингээл намаараа хүү хаа гэл ингээл компанид ажил зохионо гэдэг юм байхгүй. Одоо бусад намууд дээр нэг тэгдэг штэ нэг даргын хажууд нэг PR-ын багийнхан гэж нэг гой хүмүүс хурж ирсэн. 100 сая өгчвөл тим хийчих гээд байна. 50 сая өгчвөл тим хийчих гээд байна гэдэг гой PR шахаалтай намын дарга руу PR шахаал нөгөөдөл нь ингээл херостээр амар юм хийлгээд амар гэргээ тавар маа амар кино цацаал тийм тэр чинь бүгдээрээ зардал шүү дээ. Тэр чинь бүгдээрээ асар том зардал, асар том индастри байхгүй. Тэгэхээр манай нам дотор тэгж том индастри хөгжүүлэх тийм боломж байхгүй. Яг тэгвэл бид нар яг боломжийнхаа хэмжээгээр оролцоогоо бид нар оролцуулах ёстой. Тэгээд гишүүдийнхээ оролцуулж одоо намынхаа үйл ажиллагаанд зориулж хандсан мөнгөөр үйл хөдлөх хөрөнгө худалдаж авах ёсгүй гэдэг юм дүрмтэй. За нам өмчгүй байх хэрэгтэй. Өмчгүй үйл хөдлөх хөрөнгөгүй. Бид нар хувийн хвшлийг дэмждэг нам учраас хувийн хвшлийнхээ байрыг түрээслэн. Хувийн хвшлийнхээ байр, хувийн хвшлтэйгээ ажилд сурна. Одоо иргэдтэйгээ ажилд сурч тэгжээж бид нар хуралдах байраа болно. Тэгжээж бид нар иргэдийнхэн дунд одоо цагийнхаа хөлсийг төлөөд тэр заалыг авах гэсэн үг. Тэрнээс биш бид нар өөрийн гэсэн тийм намын байр тэгж үйл хөдлөх хөрөнгө өмчлөх тийм ямарч юу ахгүй дөрөн баггүй дөрмээр үйлдэл хөрөнгөгүй юм. Одоо иргэдийн оролцоо нэгдэл намын ер нь хэдэн гишүүнчлэлтэй байд юм бол багцаа хэлвэл. За одоо тэр чинь шууд утаснаас хараад хэлээд өгч. Манайх ч нөгөө нэг утсан дээр нөгөө юутай ап дээр нөгөө нэг аппликейшнтэй. Аппликейшнаас гадна нөгөө нэг аппликейшныхаа удирддаг нөгөө юуны системтэй байгаа шүү дээ дашбордтэй. Тийм тэнцэнээс чинь бидэрт яг өдөртөө хэдэн гишүүн нэмэгдэж гэнэ вэ гэдг нь яг ингээд харагтаа явж байгаа байхгүй юу? За би одоо систем рүү орох. Тэгээ иргэдийн оролцоо нэгдэл ном. Яг тэгвэл даргад байгаа мэдээлэл тийм өстой минимум даргад байгаа мэдээлэл бусад гишүүдэд байгаа мэдээлэл хоёр зөрөөд ирэхээр дарга өөртөө байгаа мэдээллийг давуу байдал болгож ашиглаад бусдынхаа ингээд одоо манипуляц хийгээд идэг байхгүй юу? Одоо оюурд нэг ингэдэг штэ тий. Тэр тэгсэн асуудал байгаа. Би тэр тэгсэн хулгайг нь мэдж байгаа шүү. Гэт ингэж яриад байдаг шүү дээ. Тэр хүнд нэг мэдээлэл байгаа даа да. Гэтэ олон нийтэд хуваалцдаг. Манай намд бол тийм соёл ерөөсөө байхгүй. Хэрвээ хин нэгэн хүн мэдээлэл байх юм бол нийтээр л мэдчих хэвээр хуваалцах хэвээр. Хуваалцахгүй мэдээллийг тэгж олонний дунд тэгвэл яриад яах юм те. Би мэдж байгаа гэхдээ хуваалцахгүй гэдэг тийм байхгүй. Тэрнтэй яг адилхан манай нам дотор бүртгэгчд бол энэ одоо намын даргад байна, бүртгэгчд байна, менежерт байна. Одоо ингээд аймагуудын менежерүүдэд байна. Энэ систем рүү орох эрх нээлттэй гэдэг байхгүй юу? Тэгэнгүүт одоо ингээд 6457 хүн одоо манай намын гишүүн байгаа байна. Яг одоогийн байдлаар албан ёсны гишүүн байгаа байна. Чи тэгээд тэр аймгийн тэр сум гэдээ асуувал би бас Зэ. Тэгэхээр яг юу юм бэ? Иргэдийн оролцооны нэгдэл ном бол маш тийм минималист, цомхон, үдэл санаач цомхон юм байна, дүрмж цомхон юм шиг байна. Гишүүнчлэл нь одоогор бол цомхон явж байна. Мэдээж энэ бол ихсэх байх гэж би итгэж байна. Одоо миний подкаст гэсэн яг танах шиг бас минималист явж байгаа шүү. Ямар ч байсан одоо би танаас намын талаараа бас энэ маш тийм дэлгэрэнгүй мэдээлэл авчлаа, гоё харьцуулалт авчлаа. Одоо хоёулаа улс төр сонирхож байгаа маш олон залуучууд сүүлийн үед бол энэ нь таач үрийг мэдэрч байгаа хэ залуучууд энэ тэгтээ оролцдог болчих. Тэр залуучуудаа одоо маш олон туршлага байна. Тэрэн дээрээсээ дөрөөлөө залуучуудаа бас та нэг мэдээлэл өгөнгөө мөн таны хувьд Монголын нийгэм ямар байвал яг болох гээд байгаа юм бэ гэдэг талаас. Яг сүүлийн одоо асуулт гэх юм уу? Иймэрхүү асуултаар хоёлаа өнөөдөр подкастаар дуусгая.
Хоёр л юм үнэс асуулт. За би залуучуудтай ч хэлчихье. За ер нь улс төртэй ч холбоотой. Хамгийн одоо юмыг ингээд яг зөв хий гэвэл улс төрт ч гэсэн юм ингээд тууштай зөв хий гэвэл нэг барьж авсан сэдв, нэг барьж авсан үнэт зүйл яах гэж улс төрт орсон анхны зорилго энийг л ерөөсөө мартаж болохгүй. Яг энэнийхэн төлөө ингээд заалгахгүй, шантрахгүй яг ингээд аргын болоод зөв явах хэрэгтэй. Жишээлбэл би 26 наснда одоо хэдийгээр санамсаргүй улс төрт орсон ч гэсэн улс төрт орсныхаа дараа би энэ улс төрт ороод яг юу их юм бэ гэдэг ингээд өөрийгөө ингээд харсан чинь би яг тухайн үед коммунизм нуруу унжсэн учраас хүний эрх гэдэг зүйл, ардчлал гэдэг зүйл хоёрыг би Монголд хамгаалах хэрэгтэй байна. Би улс төрт орохдоо тэгвэл би энэ хоёрын төлөө орж байгаа юм байна гэдгийг мэдэрсэн байхгүй. Тэгээд тухайн үед тэргээ мэдрээд би хүний эрх гэдэг зүйлийг судалж эхэлсэн. Яг хамгаалъя гэж байгаа зүйлээ маш их судалсан, маш их уншсан. Тэгээ одоо олон улсын хүний эрхийн бүх конвенцуудыг уншиж англи дээрээс тэр лөө Монгол руу бас залхуугүй орчуулж ойлгохгүй үгнүүдээ залхуугүй слайдчиж тэтрийг тухайн үедээ би ойлгочихсон. Тэгэхээр зэрэг нэг зорилготой ингээд улс төр та нар орж ирж байгаа юм бол яг юуны төлөө орж ирж байгаа гэдэг асуултыг өөрөөсөө асуу эхлээд. За би хүний эрхийн төлөө орж ирж байгаа юм байна ч гэдэг юм. За би одоо байгаль орчны төлөө орж ирж байгаа юм байна. За би ерөөсөө хувийн хвшлийг одоо айтайхан ажлын цаадгүй хийлгэхийн төлөө орж ирж байгаа юм байна. Энэ өөрийнх нь энэ зорилгыг мэдчих юм бол энэ зорилгонтоо л үнэнч бай. Энэ зорилгынхаа төлөөс унш, судал, сур. Тэгээ энэ зорилгот чинь те юу саад учруулдгийг, юу энд чинь тусалдгийг, хин чиний найзын, хин чиний аюул юм, аюулыг хурдан таних те. Жишээлбэл би одоо хүний эрхийг судалсаар хагаад яг хүний эрхэд аюул учруулдаг тэр шинж тэмдэг симптомыг яг эмч хүн шиг таньдаг байхгүй. Эмч хүн одоо бидний ингээд чагнж үзэл за энэ хүн ийм өвчний симптом энэ хүн дэлгэрчлээ дээ гэл те. Энэ хүн цаашдаа ингэх гээд байна да гэд ингээд шууд мэддэг шүү дээ те. Яг тэрэн шиг тэр чиний үнэтэй гэж бодож байгаа тэр зүйлд учирж байгаа аюулыг шууд хараад таньдаг болтлоо тэр асуудлаас судал. Манай одоо залуучууд бол улс төрд орохдоо өнгөц орох гэдэг. Одоо улс төр гэдэг бол зүгээр сонгуул юм байна. Сонгуульд ороод суудал авчвал улс төрч болчих юм байна гэж хараад байдаг. Улс төр гэдэг бол хэрвээ нэг сонгоод орох юм бол насан туршийн хөдөлмөр байхгүй. Насан туршийн зүтгэл, насан туршийн тэр одоо асуудлынхаа төлөө, тэр одоо үнэт зүйлийнхээ төлөө, эсвэл чиний одоо бодож байгаа тэр иргэдийн төлөө, хүмүүсийн төлөө насан туршийн үйлчилгээ байхгүй. Тэгэхээр зэрэг энэ насан туршийнхаа үйлчилгээ ингээд нэр төртөө хийхин тулд нэг компаниуд нэг байдаг шүү дээ. Rolex гэж цагны реклам та нар хардаг шүү дээ. Удаан хугацаанд тиссэн, удаан хугацаанд чанартай, удаан хугацаанд те хизээч секунд ч алдаж үзээгүй бид нар хамгийн найдвартай цаг маг гэл ингэдэг шүү дээ. Яг тэр шиг тэр чи одоо хэдэн зуун жил Rolex гэдэг компани чинь нэг үнэт зүйлэндээ тууштай байгаа даа шүү дээ. Тэрэн шиг улс төрч гэдэг хүн орсон л тэр улс төртөө тууштай байх хэрэгтэй. Тэгэл нэг хүн шүүмжлэнгөөч шантарч унаал те нэг хүн муулангууд шантарч унаал нэг хүн өөрийнх нь ярьж ирсэн юмыг няцаангууд өө нэрэ тийм биш тэ гэж шал өөрөм яриад тэгээд ах хэрэггүй. Яг тууштай байх хэрэгтэй. Хоёрдугаарт бол тэр хийж байгаа зүйлээ хүнд гай болохгүйгээр хийдэг байх хэрэгтэй. Одоо улс төрд орцоод ингээд баахан хүнд гай болоод одоо жишээлбэл би одоо намын дарга болчин гутал намын гişүүдэд гай болоод татврын нэмэл те тэдний ингээд дарамт болоод надтай арай хийж нэг үзэл санаагаараа нэгдээд нэг 6,000 хүн үрээд ирэнгүүт нь заашгүй чи надтай үзэл санаагаараа нэгтчихв. За тэгвэл чи мөнгө өгнө гэл ингээл те нөгөөдөл чи мөнгөөр дарамтлал хүмүүсийн айл амьдралыг өмүүлэл те 10 сая төгрөг аваа өдрийг аль гэдэг гэж одоо амар гайтай байгаа зү те. Энэ олон хүн үргэн л те. Тийм учраас ерөөсөө одоо өөртөө ч амар бусдад ч амар удаан хугацаанд тийм зөв шударга тэр одоо даруухан л явах хэрэгтэй. Залуучуудыг бол би тэгж хэлмээр. Яг та нар мөнгөтэй байж болно. Гэхдээ та нар мөнгөө үнэхээр одоо баярхмаар бол тэрнээ тэрийг хөрөнгө оруулалтанд ашигла. Тэргээр тий хувийн компаниудаа байгуул. Тэрээс улс төрт битээ баярх. Улс төрт битээ их мөнгө цаац. Улс төрийг зүгээр даруухан мөртлөө яг үннээрээ хийгээл сурчих. Хэрвээ та нар би улс төрийг даруухан үннээрээ хиймээр байна гэд бодчих юм бол улс төрийг чинь даруухан биш болгоод байгаа, үнэтэй болгоод байгаа. Тэр татврын системтэй тэмцэж эхэлдэг байхгүй. Одоо та нар тэрнтэй тэмцэхгүй дуугаал татврын хэлээвэл тэр татвар чинь нэмэгдээл байна. Олмол дэлдэхгүй болоод байна. Тэгэхээр зэрэг би дараахан өртгөр улс төр хийнэ гэж тэмцчихвэл дараахан л болгож авах хэрэгтэй шүү дээ. За нийгэмд ч гэсэн ялгаагүй. Одоо энэ улс төрөө үнэтэй хийгээ сурцсан баахан нөхдүүд төрийн эрхэнд гарчлаа. Мөнгөөр бялхаа сонгуулийг сурцсан. Мөнгөөр тэр бумаар хийж байна. Тэр бумаар сонгуулийг сурцсан хүмүүс тэр бум юу юм бэ гэдэг хүмүүс төрийн тэргуунд гарчхаар эднэрт
тогны өн 3 нугарах юу юм бэ л болчих жоох байхгүй. Тэгэл иргэдийн амьдралыг ингэж одоо хөлдөөж хэрж байгаа байхгүй. Тэгэхээр зэрэг одоо манай иргэд хөлдөөж хэрэгтээд байгаа энэ төр засгийнхаа шийдвэрт хөлдөөж хэрэгтээд байгаа чинь дандаа мөнгийг одоо мөнгөөр хахацсан, мөнгөөр хахаж улс төр хийгээ сурцсан хүмүүс төрийн эрхэнд гарсантай шууд холбоотой. Тийм учраас бидний юмаа цэгцтэй байлгая. Одоо улс төрөөч цэгцэлж авъя, амьдралаач цэгцэлж авъя, өөртөөч нэг хүн шиг амьдрий гэж бодчихвол хамгийн эхлээд мөнгөн дээр сахилга баттай болох хэрэгтэй. Мөнгө дээр бүр ямар сахилга батгүй шүү дээ. Одоо жишээлбэл чамаас жишээлбэл байхгүй мөнгө чинь нам нэхэхэд чи за би карьер хөх гэж байгаа юм хөөстэй гэх ингээл өгөөдөөвэл чиний сахилга бат. Тийм л дорой болчихж байгаа. Одоо жишээлбэл манай ÜБХ чинь бас татвар та мэдгүй одоо. Одоо хэд болсон? Одоо 6-аас шүү. Тий. Тэр чинь бид ховд эсэргүүцээд ÜБХ-гээс гарч ялаа. Тий. 1 саяын татвартай байсан юмыг нэг өдрийн дотор 6 сая болгож ирсэн шүү дээ. Эрдэнэ намын дараа болчихгоотаа. Тэгээд тэрийг ган төмөр гарчиг буулгаж чадсангүй шүү дээ. Би жишээлбэл Дэлгэрмаа даргын үед байсан 2 саяын дэнчингийн ажлаа авангуудаа шууд би тэглээл. За миний үед дэнчин гэж байхгүй шүү. Миний үед татвар ханд хамгийн бага байна шүү гэл би хамгийн бага татвар хандтай ажиллаулаад арчсан мэтчтэй холбоог өдөрдөд болж илсэн л да. Тэр зэрэг өөр дарга гарлаа гэд тэр өндөр татвар чинь буулах хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр буухгүй байна гэдэг чинь буруу даргал гарцсан гэсэн үг байхгүй. Тэгэхээр зэрэг та нар одоо та нар гэдэг бас яг зүгээр намын зүгээр амьдрал чинь одоо хангалттай хүрээд надад 6 сая төгрөг төлөх юу ч бишээ гэж бодож байгаа хүмүүс ардсан нам цугларчдаг бол одоо бусад намын дотоод асуудал орох уу зүгээр манай намд бол наадах чинь бол одоо тийм намынх нь бүтэн намынх нь жилийн төсөв нь 19 сая. Манай нам чинь бол ерөөсөө ардсан намаар бол үндэсний зөвлөлт хорооны 3 гишүүний татварыг амьдраад байгаа юм шиг. Тийм байна. Одоо миний хоёр дахь асуулт байна шүү дээ. Ер нь таны хувьд Монгол улс яг ямархуу байвал яг гоё хөгжсөн бол хоёр дахь бол. Гэхдээ ер нь бол хөгжлөх хүмүүс шүү дээ. Айгу гоё хийж болж байгаа байхгүй. Манай Монгол шиг одоо газар зүүн онцлогтой, геополитикийн онцлогтой, манай Монгол шиг одоо тийм цаг агаарын болон хүн амын одоо асуудалтай тэр улс орнууд ингээд гой хөгжсөн улс орнууд байна шүү дээ. Тэгээ тэр орнууд ер нь яаж хөгжсөн байдгүй гэхээр ерөөсөө олон юмд самгардахгүй, олон тийшээ хөрөнгөө цацахгүй, байгаа мөнгөө олон тийш нь дэмий өрөхгүй, яг л зөв цөөхөн юм л зарцуулахтай юм даа зарцуулъя. Барьж авсан зөөхгүй дахиад санхүүгийн сахилга бат. Тэгэхээр санхүүгийн сахилга бат зөв чиглэлээ тодорхойлоод зөв хөдлөх тэрэндээ тууштай байх ийм л замаар л хөгжсөн. Одоо би дахиад нэг нэмэлтээр биш би нэг яг нэг асуулт асуусан мартагч. Тэр нь юу гэхээр одоо та дүүргийн төлөөлөгч шүү дээ. Тийм. Тэгээ та чинь сайд хийжсэн хүн. Улсын хурлын парламентын гишүүн хийжсэн хүн. Би таны бас нэг намтруудыг нэлээд харсан. Бас нэлээд бас ингээд төрийн улс төрийн бас нэлээд олон альбомд ч болчихж ирсэн. Өөрөөс нэлээд бас уран бүтээлийн хүн шүү дээ, тийм. Зөндөө олон номуудыг уран бүтээл гаргаж ирсэн. Тэгээ одоо дүүргийн төлөөлөгч болцсон байна. Сая 24 онд. Танаа намаас та ганцаараа гарсан баг тий. Би тэгж сонссон. Тэгээ одоо тэгвэл та дүүрэг дээрээ яг одоо өөрийнхөө сонгогдсон тойрог дээрээ ямар хуу зарчмаар ажиллаж байна? За би ч сая хаан уулын төлөөлөгчөөр сонгогдохдоо ерөөсө 3 зүйл амласан. Нэгдүгürt манай хаан уул дүүргийн 18 дугаар хороо гэдэг яг миний сонгогдсон тойрог дээр улсын сургууль байхгүй. Тэгэхээр улсын сургуультай байлгаж тэр хүүхдийн сурч боловсрох эрх тэгээ үн төлбөргөө боловсрал ерөнхий боловсролыг үн төлбөргөө эзэмших эрхтэй гэдэг тэр үндсэн үеийн эрхийг хангаж өгнө гэж амласан байгаа. Тэгэхээр би сургууль хөөцөлдөх том ажилтай. За хоёр дахь ажил нь бол одоо манай тэр 17 дугаар хороо 18 дугаар хорооны иргэд үерийн яг ам дээр байгаа байхгүй юу. Тэгээд тэр үерийн далангийн одоо нийслэлийн эвдчихэд байгаа байхгүй юу. Тэгэхээр зэрэг тэр үерийн далангаа эвдүүлсэн иргэд үерээс хамгаалуулах шаардлагатай байгаа. Тийм учраас тэр үерийн даланг сэргийлэх арга хэмжээг ахуулахын төлөө ажиллаж байгаа. За тэгээ гурав дахь нь бол одоо цөөнхийн хяналтыг тавина. Сөрөгч юм. Тэгэхээр зэрэг би ч одоо та нар хаан уул дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурал дээр очиод ингээд харах юм бол тэнд чинь 41 хүн байдгийг. Тэгэл ямар ч асуудал болсон 40 хүн гараа өгöd идэг. Би ганцаархнаа татгалзч байна гэж гараа өгöd идэг. Тэгээ дандаа татгалзаж өгдөг. Хаан уул дээр ардсан нам хэдэн судалтай юм бэ? Ардсан нам чи 9 судалтай. Цөөх юм тий. 9 судалтай тий. Тэгээд ардсан нам зарим юм дээр сөрөгчн байж байгаа. Зарим дээр нь бол одоо гараа өргөл явж байгаа. Гэхдээ бас яг
хүн намаас нэг судалтай, Йон намаас нэг судалтай, Ардсан намаас 9 судалтай нэг 11 хүн. Зөв биш тийм 30 ардын намынх тийм байд. За. За ерөнхийдөө хоёулаа яриа би бол одоо танаас ингээд асуух асуултууд маш их байна. Ингээд сонирхолтой маш олон юмнуудыг бас мэдэж сонсож авч байна. Ойд нэгээс ийм гоё яриа өргүүлээ бодчих. Тэгээд ямар ч тантай ингээд ярилцахад бол үнэхээр тийм нэг юу гэдэг одоо ингээд сонсоод санагдаад байдаг шүү дээ. Яг тийм санагдаж байна. Тэгээд магадгүй ингээд дахиад бас хоёулаа ярилцах боломж олдох болов уу гэж би бол найдаж байна. Тэгээд цаг мэдээж юм чинь нэг цаг хязгаартай байх хэрэгтэй. Тэгээ бас миний урилгыг бас хүлээн авч өнөөдрийн бас энэ подкастын маань нэг дугаарын зочноор оролцсон бас оюун гэрлэгчтэй маш их баярлалаа гэдгийг хэлье. За тэгээд иргэдийн оролцооны нэгдэл намыг төлөөлж бас ингээд дүүргийн иргэдийн оролцоо сонгогдож явж байгаа. Тэгээ магадгүй иргэдийн оролцоо нэгдлийн энэ минималист энэ үзэл санаа, минималист энэ хэм маяг, завгар олон одоо ус төрийн нам мөн цаашлаад ус төр сонирхож байгаа залуучуудад бас хүрээсэй. Энэ олон ингээд цаашлаад Монголын одоо хөгжилд бас энэ минималист сэтгэлгээ ноёлоосоо гэдэг одоо ерөөллийг үргээд байгаа гэж. Тэгээд баярлалаа. Та нар нэр нам харгалцахгүй. Хойдон жил дахиад нөгөө бид нар чинь жижиг такстай дараахан шинжилгээ хийн штэ. Тэгэхээр манай намын шинэ жилд ирэх чөлөөтэй шүү. За баярлалаа. Аль намын хэн байна гэж намайг батлах шалахгүй. Зүгээр л таксад төлсөн болгоно орж болдог. Тэгээд манай намынхантай танилцаж ер нь минималист шинэ жил гэж юу гэдэг. Ер нь арга хэмжээг хийхэд заавал хүн баян хүн ус төр хийх ёстой мó, заавал баян хүн намд байх ёстой мó, заавал баян хүн карьер хийх ёстой мó гэдэг. Тэр одоо эргэлзээгээ та нар тайлж болно шүү. Тэгэхээр манай намд бол та нар нэг намаасаа гараад манай намд бизнес гэж бол уриалахгүй. Гэхдээ зүгээр туршлага судлаа. Та нар туршлага судлах хэрэгтэй. Яг тэгвэл нэг үеийнхэн нэг соёлтой байх юм бол тэр чинь олон ургалж үзэлтэй мөртлөө нэг ижилхэндөө ийм минималист соёлтой байх юм бол уус гэдэг чинь санаа зөвл хөгжиж штэ. Одоо та нар харахгүй да хүн нам, ардын нам, ардсан нам гуруулаа нөгөө мөнгөний хойноос явцсан соёлтой удирдагч нар ингээд улс удирдахдаа яаж самарч байна. Тэгэх юм бол бусад намаас бас та нарын үеийнхийнхэн улс төрд ингээд ноёлоод ирэх цагт минималист соёл нь арай олонхтой хүртцэн байж ивэл тэр чинь айлч намаас гарч ирсэн хүмүүс усаа хамаагүй арга гамтаа удирдах шүү дээ. Усынхаа мөнгийг хамаагүй зөв юм зарцуулна шүү дээ. Тийм үстэй. Тэр утгаараа бас туршлага судлаарай. Тэгээ. Гоё өрлөө байна. Зорж очин. За мэдээж хугацаа байгаа учраас мэдээж ямар ч сан зохицуулна. Энийг бол мартахгүй байх. Яг энэ подкаст ингээд байж л байх учраас мартахгүй байх шууд чинь. Тэгээд оюун гэрлэгчтэй ингээд энэ манай компани үйлдвэрлэдэг 5 цулын Food Lab гэх брендийн 5 цулын төрөлцсөн шил байгаа. Оо за юм. Энийг одоо танд ингээд 4 төрлийн шил байгаа. Өөр юм бэ? Баярлалаа. Та тэгээд амтлаад үзээрэй. Тэгээд сэтгэлээ бас хуваалцаарай. Монголд одоо яг жил болж байгаа ийм шил байгаа. Тийм үү. Энэ одоо ингээд гадагш явж болох уу? Болно. Тийм үү. Та нар экспортлж үзсэн үү? Экспортод бол гаргаж үзээ. Яг гадагш маш олон хүмүүс бол авч гардгийг. Тийм үү. Одоогоор яг технологийн үүдэл гэх юм бол нөгөө ямар нэгэн нөөцлөгч бодис агуулаагүй. Яг нөгөө өөрийг органикаараа тэгээд наач нөөцлөгч бодис агуулаагүй учраас нөгөө хөлдөж чадвалж байгаа. Тийм үү. Тэгэхээр нөгөө хувь хүн бол ингээд одоо тэшэндээ ч гэдэг юм уу тий. Ачаандаа ингээд аваад хахад бол ямар ч асуудалгүй. Бүх юм нөгөө баркод мод бүх юм ингээд стандартаа хангацсан учраас. Карго марго ч нэг олон хоногийн хугацаатай болохоор боломжгүй болчихсон. Муудаад. Яг гарахын удаад гэхдээ муудаад очихгүй. 24 цаг дотор бол яахчгүй. Тий, за бод хөргөчнөөс гаргаад 24 цагт бол ямар ч асуудал. Энэ бол 48 цагтаж бараг асуудал. Тэрнээс хэтэрчээ жоохон ингээд эсэг маяг шүү. Ийм брэнд байгаа шүү. Сонирхолтой. Та амтлаад үзээрэй. За. Баярлалаа. За. Амсяа. Тэгээрэй. За тэгээд өнөөдрийн подкастын маань зочдоор ингээд би түрүү одоо таны одоо маш олон сэдвүүдийг хэлээд байсан. Яг тэгвэл танаа үеийнхэн бол таныг мэдээд байгаа баг. Надаар хэлэлцдэг. Одоо манай үеийнхэн байна. Манайхаас доош үеийнхэн байна. Одоо таныг бол яг үнийг хэлэх нөгөө өмнө юу гэж ч мэдэхгүй. Яг оюун гэрэл гэдэг хүнийг мэдээд байна тий. Нийгмийн зүтгэлтэн тий хүний эрхийн талаар явдаг. За ном гаргадаг ингээд ярьдаг шүү дээ. Тэр талаас нь хүмүүс мэдээд байна. Тийм учраас би нөгөө оюун гэрэл гэдэг хүн ийм албан тушаал ачиж устдууд бас ингэ нөлөө бүхий хүн байсан шүү гэдгийг харуулчих гээд ингээд яриад байгаа шүү. Тэгээ ямар ч байсан урилга хүлээн авсанд бас танд их маш их баярлалаа. Тэгээд цаашдаа бас ингээд ярилцах боломжууд олдоод явах бах. Тэгээд бас болж игэл бас холбоотой явах бах гэж бодож байна. За. Тэгээд төгсгөлийн үг байна уу тэнд? Одоо магадгүй би ингээд нэг асуугаагүй эсвэл танд одоо нэг ийм хэлчихээ даа гэсэн санаа байвал хэлээд өнөөдрийн подкаст өндөрлөе гэж бодож байна. Тийм. Ер нь бол аль ч үеийнхэнд
ер нь манай өвөг дээдсийн үед айлч үеийнхэнд байсан маш хамгийн эрхэм зүйл бол эрх чөлөө. Ховны эрх чөлөө, үндэсний өөрийнх нь тусгаар тогтнолд эрх чөлөө тий. Энэ хамгийн үнэтэй зүйл гэдэг. Тэгэд одоо ерөөхдөө бол би улс төрд байхдаа чи сая нөлөө бүхий байсан энэ гэдэг айгу тодруулж томруулж яриад байна. Би бол өөрийгөө бол улс төрийн нэг цэрэг гэж боддог. Би зөвхөн манаач гэж боддог өөрийгөө. Би юуны манаач юм бэ гэхээр би эрх чөлөөний манаач гэж боддог. Ямар нэгэн байдлаар хүний эрх чөлөө нийтээрээ зөрчигдөх гээд нэг нийтээрээ муудах гээд ирэх үед би өөр ирэхгүй тэсэхгүй гарч ирдэг тийм л хүн л дээ. Тэгээд тэр утгаараа нөгөө хүний эрхийн манаачаар өөрөө өөрийгөө томилсон. Намайг хинч намайг хүний эрхийн манаач бол гээгүй, хинч намайг хүний эрхийн манаач боллоо гэд цалин өгдөггүй. Тэгэхээр цалин өгдөггүй, шагнал горддоггүй, албан тушаал заавал аавна гэж улайрдаггүй мөртлөө яг өөрөө чи унжсэн ч хийж яадаг, босчсэн ч хийж яадаг нэг ажил байдаг. Тэр нь одоо улс төрч хүний одоо яг үнэт зүйлийн төлөө ажиллаж байгаа ажил гэж үзэж байгаа. Тэгэхээр миний хувьд бол тэр хүний эрх хэрэгчлөө гэдэг зүйл ялангуяа эрхчлөөний төлөө үг хэлэх, эрхчлөөг дордуулах гэсэн орлогооттой тэмцэх. Энэ бол миний одоо тийм насан туршдаа их ажил гэж бодож байгаа би. За энэ дэр бол миний одоо арга тушаал ямар ч хамаагүй. Өнөөдөр намын дарга байсандаа тэгж ярьж байгаа юм биш. Намын дарга байгааг байхдаа ч тэгж ярьж байсан. Тийм учраас тэр одоо оюун гэрэл гэдэг нь намтрыг ингээд дуудлаад үсэх юм бол хамгийн олон жил хийсэн карьерийнхаа турш хийсэн ажил чинь юу вэ гэхээр хүний эрх хэрэгчлэл гэж гарч ирдэг. Тийм тэгэхээр зэрэг та нарыг би хүний эрх хэрэгчлөөг аваасаа өөрийн гэсэн үнцийг болгоосаа энэний төлөө явдаг хүн олон болоосаа гэж та нарт бас хүсье. За баярлалаа. Тэгээд өнөөдрийн подкаст маань ингээд оюун гэрлэгчтэйгээ нэлээд гоё амттай шимтэй тийм ярилцлагыг өрнүүллээ. Тэгээд та хэдийнхэн бас танаа намын таны одоо энэ өмнөө барьсан гоё зорилго үргэлж одоо өөдөө дэвшиж байж мөн одоо намын бүтцэн бол гоё минималистийн гişүүдийн чинь тоо удахгүй маш олон болоод олон залуучуудаар хүрээлээд хэлээд магадгүй их хуралдтай парламентд бас судалтай цаашлаад одоо иргэдийн хурлууд маш олон одоо бүлэг байгуулах хэмжээ цаашлаад засаглах хэмжээ ингээд хүрэх ийм бас төрийн хүчин болоорой гэж ирээё. Баярлалаа. Эрүүл дотор шалтгаая. За тэгээд өнөөдрийн подкаст маань ийм хүү өндөрлөж байна. Тэгээд дараагийн дугаараараа иргэн уулзцаая. Баяр таа.